За зөвч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суугдал телевизийн танаад хооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэж та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. За бидний энэ цирк одоо тантамруудаа циркийн хавьсныг айл олъё гэсэн бодолтой энэ ахвал хараал зүхтааж ишөө. Ирж яваад шууд пшуф гэх шиг явчихчихсан. Энэ хавьсныг айл олъё гэсэн бодолтой ирчихсэн. Баа саяас ганцны хүмүүсээс асуулаа. Ер нь гадаа жоохос хэрэг хүн байгаа болохоор гарсан чи энэ ч нэг юм хөөрхөө юу баригдсан юм байна. Монгол гэр бариад сүүн чихэр мэхрийгээ зардаг болцсон. Одоо нөгөө цагаан нуган сар ойртсон учраас хүмүүс аягүй их үйлчлүүлдэг болтой байна. Бид нар одоо энийг сахиал энэ рүү орж гарч байгаа хүмүүсээс асуугаал ингэж чинь бүр болохгүй бол баг энэ рүүгээ ороод худалдагч нь одоо түрүүн жоохон охин байх шиг харагддаг яав. Асуудаг юм уу гэсэн бодолтой байна. За энэ хойс нэг айл олно. Сайн байна уу? Түр зам байхгүй л та. Байхгүй нөө. За. Окей. Сайн байна уу? Сайхан үлдэж гинөө? Түр зам байхгүй л танд. Яараа явж гинөө? За баярлалаа. Тий. За ишиг ороод үзье дөө. Дотор бас хүмүүсээс асууя. Ох ямар гоё юм бэ те. Уучлаарай энэ бичлэг хийж байгаа болох уу? Болох уу те? За баярлалаа. Зөвшөөрөл авахгүй бол болох. За энэ нэг юм хой цагаан сарын үзэсгэлэн гарцсан байгаа болтой шүү дээ. Хоног хайл хайж явмаа. Та завгүй үз. Таад ч онцох боломж байхгүй. Манайх нь 25 дугаар суудлаас танаа тооны гэдэг нэвтрүүлэг явуулж байгаа байхгүй. Тий. Өнөөдөр нь хонч хайл бас сурлаа. Явж байгаа боломж байна. Ястаа уучлаарай юу. Уучлахгүй дээ. За арч нэмээд авгүй юм даа. За. Оо тийм үү. За амсаад үдчи те. Дулаацах гад орж ирлээ. За. Оо за. За энэ болохоор 50% нь арт, 50% нь шарсуу гэсэн. За энэ өнгө нь болохоор анис цэцэргантай. За энэ шарсууны зөөлөн чихээр сүүн чихрүүд нэ өөр анга хожир цамдаа үйлдвэрлэж байна. Ямар ч химийн бод зүнэр амт оруулж сахар орлуулж байна. Оо. Энэ бол бүгд ингээ хожиртаас ирд юм байна те. Ямар ч гоё амттай юм. Жил энэ дээр юу ганцаар байна уу? Гүү ээжтэйгээ хамтдаа байлаа. Оо тийм үү. Сайн байна уу та? Оо сайн. За сайхан өвлөж чинь үү? Оо сайхан өвлөж чинь. За лувсан даш. Оо за. Таны хин гэдэг үү? Хаян хэрвээ. Хаян хэрвээ. За ажил нь өндөр үү? Оо өндөр. За манайх энэ уусаар би түрүү нөгөө энэ охиноос зөвшөөрөл авч байгаад бичлэг яасан шүү. За. Таныг нөгөө энэ ч бас ажиллаж байгаа гэж мэдсэнгүү. Оо за би юм хэлүүлээд явж байна. Энэ охиныг нөгөө техник ард байж харна. Оо мэдээ бичлэг хийж болох уу гэсэн болно гэд. Тэгээ орж ирээд хүн бужиг надад харна бас арал марал үдээд охиноос бас энэ минийг асууж мосоогоо зогсчихсон байхгүй. Манайх нөгөө та тооны гэдэг нэвтрүүлэг 25. Тэгээ сая нэг өөрөөс нэг жоохон айл болчих санаатай циркийн хавар явлаа жоохон даарад ингэсэн танах нэг хөөрхөн гэр барьцсан. Сүүн жихэргээд юм бай харан сонирхоод эндээс бас нэг айл болчихсон надад орж ирсэн. Өнөөдөр танад хончих боломж байна. Манайх ч хөдөө орон нутаг штэ. Оо тийм ойрхон хаана? Хожир цамд үйлдвэр нь бүр хөдөө гэрнэ. Одоо энэс хит юм бэ? За бараг нэг 300-400 км штэ. Оо тийм үү. Тий. Уг нь бол болох юм уу? Болно. Хожирт орчвол болох юм уу? Хожирт орчвол болно ш. Та нар очиж чадвал бид нэр хонуулж болно ш. Тий. За өнөөдөр ч бол ажлын цаг. Одоо энэс чи хожирт гараад явал баг шүн орно шүү. Шүн орно ш. Шүн орно. Шүн орно ш. Тий. Маргаашаал өглөө тохиромжтой баг. Тийм бай. Тий. Ягаад гэвэл нөө орон нутаг учраас тий. Хожирт одоо гэсэн янз юм байгаа юу? Янз сайхан байгаа. Энэ жил сайхан өвл. Та хизээ орж ирэх учраас. Би ирээд энэ 4-5 хон чинь энэ дэлгүүрээ манахаас нээгээд нэг 4-5 хон чинь. Энэ хизээ нэгсэн юм. Манайх энэ ер нь бол нэг 7 хоног 4 хоногийн нэг чинь тий. Ерөөс 3-4 хоног юм уу тий энэ нээгээд. Нээлттэй хийгээд сая явж байна. За. Энэ тэгээд ингээ газрын янз бүрийн ингээд энэ тэндээс нөгөө нутгийн брэнд гэдэг шиг ийм юмнууд ирсэн байна уу? Эсвэл зөвхөн хожиртын брэнд байна уу? За ер нь хожирт цум их. Манай хожирт цум бол энэ хожирт цаан компани байгаа. Энэ 2017 онд эхэлж байгуулагдсан өрхийн үйлдвэрлэлээр эхлээд 21 онд бол компани болсон. За одоо 150 гаруй одоо төгөөд бэлтгэний нийлүүлэгчтэй 5 салбартай ажиллаж байна. За яг хамгийн анхны энэ цомцог гэр нь одоо бидгэд яагаад энэ үндэсний гэр сүлжээ дэлгүүр 5 тасаг гэж нэрлсэн бэ гэхээр Уранхан аймагт 6 сартад хамгийн анхных нь нээсэн. За одоо энд бол энэ яг циркийн энэ салбар дээр юм бол яг Улаанбаатар хотод хамгийн анхныхаа энэ 5 тасаг үндэсний гэр сүлжээ дэлгүүрээ нээгээд байна. Нэр нь 5 тансаг үндэсний гэр сүлжээ гэдэг дэлгүүр юм уу тий? Би ч юм бол сайн гадаа байсан хаягаар сүүн чихэр зардаг газар байна. Энийг хараадсан. Үндсэн брэнд нь нөгөө сүүн чихэр учраас юм. Энэ одоо юунууд вэ? Энэ ингээд за үндсэн хийдэг юм сүүн хурууд яг сүүн хуруудны цагаан сарын одоо хуруудууд хийж байна. За сүүн хуруудаас гарсан одоо шар сүүгээрээ хатаа амал ааруулч шар сүүний ингээд чихэр хийж гин гэсэн.
За ингээд сүүн жихрийн одоо 5 төрөл байна. Энэ сүүн жихэр нь бурамтай, сүүн жихэр самартай, сүүн жихэр жазаргантай, цангистай, хошигтай гэсэн. Ингээ хийчихэ. Хаян хэрвээ тий. Хаян хэрвээ. Ингээ хийчихэ. Одоо ингээд энэ бол танад ингээд шууд одоо хужиртад бодвол энийг чи хийж байгаа ингээд хүмүүс байгаа бох тий. Үйлдвэр байна. Одоо 30 хүн ажиллаж байна. Оо за. Тэгвэл ингээ би нэвтрүүлгийн багийнхантайгаа бас ярилцъя. Хэдүүлээ одоо ингээд уг нь ингээд аюу гоё байгаа байхгүй. Одоо эн чинь ингээд цагаан сард өгч чинь. Тэгээд ийм гоё ийм үзэсгэлэн худалдаа болж чинь. Тэгээд эн чинь бас Монголд анх удаага ийм гэр сүлжээ дэлгүүр энэ төр гэдэг аюу гоё юмнууд сонслоо шүү дээ. Тийм болохоор яхавданы 400 км агаарт гараад хончоод ирэхэд юу болохгүй байх та уг нь зөвшөөрж явахт те. Гэр бүлийнхээс асуух шаардлага байхгүй зүгээр. Зүгээрээ. Асуудалгүй. Асуудалгүй. Хүн хоны гэж яах чинь хонолохгүй тийм үстэй. Тэгвэл ингээ одоо гараад явахаар оройтох учраас хэдүүлээ өглөө гарвал боломжтой. Болно. Өглөө гараад. Тий та хэд явуулыг бид хэд энэс гараад хөдөлж шүү дээ. Тэгэд тохир идэхүү. За тий. За болсон. Ярьсан. Ажлаа төлөвлөсөн. Өнөөдөр зураглаач нартайгаа жолооч молоочтойгоо бүх юма ярьчлаа. Маргааш өглөө тохир хэд гарах вэ? За өглөө 7 гэл гараад та. 7-ыг гарахад дэше чинь хэдэн цаг явах вэ? Зам хэрэг бол? Зам гайгүй байна. Давгүй юу? За, хаян хэрэг ихчтэй тохирлоо бүр хаа байсан хужирт руу явахаар боллоо. Тэгээ тэндээ очиж хэдүүлээ тэгвэл сайхан яг энэ үйлдвэр дээрээс нь энэ бүтээгдэхүүнүүдийг очиж байгаад би танарт гоё үзүүлж харуулъя. Тэгээ хөдөө очиж нэг сайхан нэвтрүүлэг бэлтээ. За өглөө уулзах төгсөж. За. Олоход амархан юм байна. Сая утсаар заалгаад за бид нар хужирт руу ороод ирлээ гэдгсэн чинь. Асуудал байхгүй ерөөсө Петровсоос салаа чигээрээ явж байгаа чинь хийд байгаа хийдэ хажууд анд ш байхгүй нэг том өргөө байгаа гэд. За тэр ах гарч ирж байна да. Өргөө байгаа гэд тэгсэн. Бид нар үүдэнд нь ирчлээ. Одоо хэдүүл орд танилцсан. Хонон. За сайн байна уу? За сайн уу. За сайн явж ирв. За сайн явж ирлээ. За сайхан өвлөж байна. Сайхан өвлөж байна. Хайд мань хэдийн ороод ирв? Өглөө ороод гисэн. Өглөө ороод ирсэн. Өглөө ороод гисэн. Биднээс арай өмнө ирсэн мөн. Тэгсэн байна. Биднээс замдаа нэг хаан бууз муудсан дээр жоохон саацч маацаа удчихлаа. За. Танаас чи харин дулаах юм шүү дээ. Тий, энэ чи яри сайхан дулаах юм. Дулаах юм байна. Тийм байна. Яа, өглөө амар хүнтэй байсаар юм. Амар хүнтэй тий. Их чаана байна. Их чинь өргөнд дуугаа. За орох уу. За оръё. За, юутай байна да ихч минь дээ. За. За, сайн явж ирлээ. Сайн яваад ирв. Сайн явж ирсэн. За. За, хэлсэн амандаа яваагаа өстэй би. Тасгал ороод ирж байгаа өстэй. Асуудал байхгүй. Тэ? За, Улаанбаатарт дуулсан хүмүүс маань өнөөдөр ингээд гинтхэн Өвөрхангай аймгийн хужирт суман дээр уулзаад ярилцъя. За, өнөөдөр хэдүүлээ тэгээд эндээ хонно тийм ээ? Тийм. Эндээ хонно, эндээ сайхан ярилцсан. Үйлдвэр маань эндээ юм уу? Эндээ. Эндээ. Дэлгүүр. Дэлгүүр маань бас эндээ. Бас эндээ. Бүх юм цогтой. Энэ хоёрт үз харах юм их байна да. Ярих чим ихтэй Ярих юм байна. Мэдэх чим их байна тий. За эндээ нэг жоохон тухалж аваа тэгээ дараа нь үйлдвэр тэгээ танилцуулъя тий. Эндээ нэг жоохон ярилцъя тий. Сар шинийн чимэг бууд салаад сайхан шинлээрэ. За сайн сууцгаач гэж тэ бид чи бараг хамтдаа өглөө ирэх шивтэй тий. Тэ хотын ажил гайгүй зэгцэрсэн үү? Зэгцэрсэн тэнд одоо манай хотын дэлгүүр дээр бид хэд бас нэг эхлүүлж өгчөөд манай дээр нөгөө 4 салбар дээр ер нь цагаан сар болохоор олон гард Өвөрхангай аймаг тэгээ бүх үзэсгэлэнгүүд дээр гардаг. Нөгөө охин хариуцаад үлдсэн үү? Охин хариуцаад үлдсэн. За. Тэгээд наашаа одоо ямар ч байсан би одоо өчтөр харин ярьсандаа бас бодлоо. За нэг ах чи чи одоо очиод хонё гэсэн за тгий гэдэгцэн хужирд штэ хэрэг нөө асуудал байхгүй гэсэн одоо ажилтаа хүмүүсийг бас хаа байсан сумруу буцаагаад чирчүүдээ яач үгсэн. Гайгүй штэ эндээ хасаа байсан мэт. Зүгээр. Тэр чинь ингээд холын хоёр орн байнг явж штэ. Өвөрхангай явж гэн хот явж гэн. Хөдөөнөө очиж гэн үйлдвэрлэгч хөнгөл одоо байнгийн явахт биднэрт бол тийм за явъя гэвэл тэгэл өглөө гаргаад тавьчих. Тийм байна. За доржсүр ахын ба ирсэн. Одоо бид нар чи яг аль биесоор одоо гэрт нь ирж байна гэсэн үг. Тийм ээ. Ажил дээр манайх чинь одоо компани нэр бол Хужирт цагаан гэдэг компани. За эндээ болвол одоо цагаан эдээний үйлдвэрлэл, худалдаа хийдгээ гэсэн үг тийм ээ. Тэгээд хэдүүлээ суман дээр өнөөдөр хонохгүй гэсэн тий. Хонохгүй. Хонох хөдөө. Хөдөө хэр манайх бүр 20 км тий. 20 гараа. 20 гарна уу тий. Зам даа. 20 минут л яваа тий.
Энд зөвлөгөө болохоор шууд яваад л очиж. За тэгвэл хэдүүлээ гоё хужир цагаан компанийнхаа эхлэл үүсэл хөгжил энэ тухайгаа ярий. Тэгээ дараа нь гэртээ очсон нөгөө ахуй амьдралын тухай ярий тий. Компанийнхаа тухай ярий. Та ярих уу? За тэгээд. За манайха би өөрөө болохоор намайг Хаян Хэрва гэдэг. За манай аав ээж л хужир цумын Монгол гинт өчрөө маам хөө. За ээж маань байрны тогооч байсан. Тэгээд аав маань одоо бас энэ клубын эрхлэгч хийжсэн энэ бензин колонкост түгээгч хийжсэн. За тэгээд сүүлийн үед бол тэтгэр дандаа малчин. Ер нь бол манай удам өгсөө бол тэгээд өвөө өдөр маань дандаа мал малж ийсэн болсон. За тэгээд манайх одоо сос нийгэм үед сумын төвд одоо манай хужир цомчин инг 50 нэгдлийн үед том сүүний үйлдвэртэй байлаа. Тэгээд тэр сүүний үйлдвэрт одоо бүгд сүгэ өгдөг. Нөгөө тийм нормтой. Манайх бол сумын төвд байгаа улсууд ихэнхдээ гаднаа 3 үнэтэй 5 үнэтэй тийм ээ. Тэгэж тэр үед нөгөөсөө эхлээд Ямата үнэтэй багасаа тэд нэрийг үнэгээ сааж сүү цагаа идэг юм боловсруулж за ийм гэж өссөн баг нас бол за 93 онд хужиртай 10 жилийг төгсөөд за тэгээд 2001 онд бол одоо 98 онд бас хотод очиж бас ингээд 100-ны цаг өвлийн цагаар нь ажиллаа 100 сайлсууныхаа цагаар ирж ингэж байж байгаа. 2001 онд хөдөө аж ахуйн сургуулийн 5-аар судлалын ангид ороод 2005 онд төгссөн. 5-аар судлал. Тий, 5-аар судлал. Монгол Бэрмэр гэдэг сургууль дээр 3 сургуульд багшилсан. Одоо тэр Монгол Бэрмэр сургууль гээд одоо мессүүд байсан шүү дээ. Тий, эхлээд сургуулиуд тийм мессүүд мөрөс сургуулийн төв тэнд багшилж хагаад тэгээд 12 онд байна. Эрчимсэн мал аж ахуй сургалт хөгжлийн үндэсний төвөж төрийн бас байгууллага байгуулад. За тэндээсээ бас ингээд олон улсын одоо төслүүд дээр ингээд ажиллаад явж байгаа олон газар сургалт хийсэн. Ер нь бол одоо Монголын уламжлалт одоо эдийн ундааны соёл болоод Монгол эдийн ундааны цагаан эдийн боловсруулах арга технологи мөн одоо шинж чанарын үзүүлэлтээр сургалтууд ингээд төслийн хэмжээнд бас хийж байгаа. Тэр сургалтын байгууллагаар бас олон газар сургалт хийгээд. Тэгээд 17 оноос эхлээд энэ хужир цагаан компани хамгийн анх өрхийн үйлдвэрлэлээр эхэлсэн. Хамгийн анх 100 литр сүүгээр за яг хужир сумандаа ирээд одоо энэ бас энэ сүүнийхээ үйлдвэрлэлийг ажилуулах болсон шалтгаан бас манай ээжтэй их холбоотой. Манай ээж маань бас 2010 онд бол бурхан болсон. Хотод очиод нөгөө байж байхдаа манайх нүгэд очсон байсан юм тий. Тэгээ тэнд очиход нөгөө ээж маань сүү зардаг гэсэн тэр үе чинь сүү аваараа байрны голрод яг тэр шиг сүү аваараа гэ нөгөө тэтгэврт гарсан хүн чинь насаараа сайл сүү сааж ингэж байсан хүн нөгөө заавал тэрийг хийхгүй бол бүр ингээл нөгөө юусе цуснд нь шингэн гэдэг шиг одоо тийм байна. Тэгээд ерөөсөө та тэрийг хийж яах юм бэ? Нэг одоо 2000 төгрөгийн ашиг олдог ч юм уу. Одоо болчихоо гэхэд заавал өдөр болгон 50 литр дараг 50 литр сүү аваад нөгөөтхөө аваараа гэж нөгөө сүүгээ аваараа гэдэг нөгөө ойр хавийнх нь манайх нөгөө ханы материал байсан учраас ойр хавийнх нь улсууд ингээд ирээд аваа сурцсан. Индра багш цэнцэр багшийн одоо өдөөчн 5-аар ангид орж байхдаа сүүний багш нар одоо Бямбэ 90 гоо ах шүү дээ тий. Тэр хүний одоо шабаж тэр хүний гаргасан Индра багшийн сүүн бүтээгдэхүүн боловсрол ном байдаг гэсэн. Тэгээд тэр номыг манай ээж минь нөгөө ингээд уншаад суудаг байсан. Тэгээд нэг мэдхний ээж тийм сургалтанд суучихсан байсан. Нэг мод бол одоо ингээд нөгөө ингээд гэршилгээ аваад ирсэн байлээ. Би тэрийг хизээ ээжийг нөгөө өнгөрсний дараа бас мэдсэн байхгүй. Тэгээд тухайн үед нөгөө хөгшин үний чи бид нар тэгэж та тэтгэврт гарсан байж одоо юм хийж ядсан бараг л хүүхэд тараад байж тий. Тэгээд нөгөө одын насанд тийм гэж байхгүй гэдэл ингээд урам зориг нудраадаг ч юм уу ерөөсөө тийм л нөгөө гэртэл байж яхал цай олоо ид. Тэгэлээс чинь тэр хүний дотор маш их том асар их нөгөө агуу мөрөөдөл тий хүсэл байсан байгаа байхгүй нөгөө баг насанд бол нөгөө хүүхдүүдээ өсгөх гэж ингэж явсаар байж байгаа л тэгэл яг одоо нөгөө тэтгэвртэй гарсны дараа хийж бүтээх гээл нөгөө тэр хүсэл нь ингээд цаг завтаа болоод яг ингээд тэр сүү цагаан эдэнтэй дурлаад эхэлж яхад нь бид тэднэр нөгөө хот суурин газар очиод тэгэл нөгөө холдуулсан бизнесээ эхэл гэсэн ном үлдээсэн байсан надад нөгөө жаргал даахгүй зовлон дээр гардаг штэ нөгөө юу яг тэр шиг л юм надад тохиолдсон гэсэн. Одоо тэгээд тэрнээс бодоод би чинь нөгөө наашаа би нөгөө хийх юу яах вэ гэд ингээд маш бодож байсан. 17 оны үед нөгөө цагаан эдний борлуулалт их муу. Тэгээл ингээд бодоод маш бол ингээд нэг зууд болоход ингээд малчид тэр чигээрээ хот хаяал явал өдөө амьдрий гэсэн одоо юухгүй сумур нутг ингээд бүр ихээр бүр нэг эзгүүчээснээ сүүлийн үед арай гайгүй болсон. Тэгээд яг тэр үе 17 онд ирээл ерөөсөн нутгийнхаа брендийг үүсгэе гэл ингээд тэгээд энд ирсэн чинь анх эхлээл сүү авсан ч ерөөс нэг 5-6хан айлг бол өдөрт нэг 100 литр сүүлээр нь бусд нь ирэхгүй. Ихэнх нь үнээгээ гарахгүй. Үнээгээ саахгүй. Үнээ саам гэсэн ойлголт авах ихэнх нь махлаа зардаг болцсон. Саах гэж яг нэг авах хүн байх юм чи хин тэрийг саах юм. Тэр үсттэй. За тэгээд
нэг 100 литр эхний 3 сар хийгээл анхныхаа чихрийг хийгээл ингээд өдөр 100 литр ус аавал ингээд эхний 17 100 хийгээл. Тэгэл Улаанбаатар хотод очиод энэ чинь баг сүг. Тэгээ нэг ингэ хийх болсон чинь хүмүүс заа одоо хаяг чинь наадах чинь бүтэхгүй. Цагаан эдний бидсэн чи өстө явахгүй 20% ашигтай байдаг. Дээрээс нь үйлдвэрлэл хийн гэж энэ үед дэмжлэг байхгүй одоо бодлого байхгүй тогтолцоо тий. Ийм нөхцөл дээр одоо ингээд цагаан эдний үйлдвэр энэнд орхноо одоо ингээд 8 хийгсэн нь бол хамаагүй ашигтай тий. Тэгээ гисэн боловч одоо нөгөө хийх нөгөө хүсэл их байдаг. Одоо хүссэн үнийг юу зогсоод өгдөг шиг тий. Тэгээ тэр хүслийнхаа юмар ингээд яг би юу гэж бодсон бэ гэхээр ингээд яг бизнесээ зах зээлийн бэлдээд яваад яа ингээд зундаа ялж ирж хийчихээ. За ингээд 17 оноос 18 19 онуудад дандаа 100 нь нэрээд өвлөнд хатарч ийж ингээд нүүдлийн маягаар хийсэн. Тэгэж явж байгаад ерөөсөн коронавиг үед бид та ирчэнд чихрээ маш их хийсэн. Одоо яг тэр үед тэр борлуулалт одоо их сайтай байдаг. Хүмүүс яг нөгөө яг тэр үед бас нөгөө эдийн ундаар Монгол уламжлалт эдийн ундаараа орж эхэлсэн, шимт чанарын судалж эхэлсэн. Тэр талаар маш их одоо контент нэвтрүүлэг одоо тий хүний нөгөө эрэл хайгуул хийдэг яг тийм үед. Тэгээд тэр үед таарс учраас чихрээ их маш их борлуулж тэргээр борлуулаад тэгээд 21 онд хоёулаа шууд ирээд ерөөсөө л нутагтаа явъя гээл. Тэгээд шилжиж нэг мөсөн хотынхаа хүн байсан үйлдвэрийг зараад тэгээ энд одоо нэг том зах байсан. Ингээ 12 онд энэ зах ашиглалтанд байж байгаа 1 жил ажиллаад тэгээ ажиллаагүй байсан. Тэгээ энэ захыг эхлээд бид нэг жижиг өрөөгийн түрээсэлж байгаа сүүлийн нь 21 онд ч худалдаж аваад за тэгээд үйлдвэрээ одоо хуучин зах байсныг манай одоо бүгдээрээ хэлбэж энэ тогтчуулаад ингээд үйлдвэрээ хийгээд 22 онд одоо дэлгүүрээ нээгээд хамгийн анхны үйлдвэрийнхаа нээлтийг хийж ийсэн. Тэгэж эхэлж исэн төвхтэй юм байна шүү дээ тийм ээ. За манай ахын хувьд бол нутаг бас энд хийх үү? Би дундгой хүн баг. За. Тэгээ дундгой аймгийн төв. Төвж төрсөн. Тэгээд тэндээ өсөж төрсөн. Сургууль мургуулаа бүгдийг тэнд байсан. Одоо бол энэ нутгийн хүн болчиход байгаа. Одоо бол энэ нутгийн хүн болж чадсан. Одоо энэ нутгийн хүн болчихсон. Түрүүн бид нар камерг ууж явахт ярьлаа л да. Манай ах бол одоо эндхийн хөгжим автор одоо тоглохгүй хөгжим байхгүй гэж шүү та тийм. Бараг л тийм. Энд бүх юм хариуцсан. Хөөхөд ухтаал урлагаар явж исэн маа тэгэл. За. Үндсэн мэргэжлийн юу юм бэ та? Юу н техникийн мэргэжилтэй юм баг. За техник. За хайргу. За одоо энэ ч одоо цагаан эдэний одоо жинхэнэ ертөнцид ирсэн одоо утгаар нь хэрэглэн шүү дээ. За доржсрах одоо ер нь энэ чи юу яаж байгаа юм уу? Одоо манай чихрийн үйлдвэр ер нь хичнээн хүн ажиллаж байна. За нэг 30 гаруй хүн ажиллаж юм шүү дээ. 30 гаруй хүн ажилтай. Тэгээд дэлгүүр дээрээ бас ахаад хүн амт байна. Өөр салбар дэлгүүрүүд дээр бас байна. Тэ. Тэд нар нийлээд бараг. Нийлээд 30. Тийм үү. Ми одоо зүгээр ингээд яг энэ жижиг дунд бизнесийн хамгийн зовлонтой юм хүний нөөцийн асуудал байдаг байхгүй. Танаа сомч бас хөдөлгөөн ихтэй сум биз. Хөдөлгөөн ихтэй шүү дээ. Совлил нэг аршаа маршаа байгалаа аялжуулчлаа хүмүүс явна. Дотоод юм. Тэнд зориулж лив сайхан өргөө барьсан бахта. Та өөрөө барьсан юм уу? Тий, би нэг хэдэн дүүнэртээ нийлж гад өөртөө барьсан. Энд ч одоо хэдэн диаметртэй юм бэ? Энэ 22-ын диаметртэй гэр байгаа. Төмрөн каказан барьж. Тий. Энд одоо ийм том гэр ганц л өстэй. Ганц л байгаа. Тий. Энд бараг энд үтэл аймагт байхгүй хуу? Аймагт байхгүй. Тий, байхгүй тий. Энэ бас гоё юм барьжээ. Бид нэр 23 онд ашиглалтанд оруулсан. 23 онд ашиглалтанд. Тий, 23 онд. Одоо ороод 3 дахь жилийнхаа нүрэ. Тий, 3 дахь жил. Ер нь бол яг энэ нөгөө хөдөө аж ахуйн аялал жуулчлалын бүс нутаг. Бараг сас нийгмийн үедэл томжуулчны баазтай байсан. Тэгээд 2 дугаар тэгвэл энэ нөгөө маш олон улсууд одоо хурим найр тий одоо баяр ёслолын үеэр хийх нөгөө газар байхгүй ч 250 хүн орох тийм багтаамжтай газар байхгүй. Тэгээд нөгөө манай сумч өөрөө 7000 хүн тий. Тэгээд аялал жуулчлалын бүс нутаг. 2 дугаар тэгвэл одоо энэ сайхан брэндүүдийн төшгөлж тий Монгол одоо уламжлалт цагаан эдээ одоо тэнд биш тэгээд цагаан эдээ шар эдээ хөхөдэй гэдэг энэ Монгол угсаатны энэ сайхан хоол судалгааны ажлуудыг хий. Энд одоо сургалт боловсролыг хий. 2 дугаарт энэ эдээ ундаагаар хийж үйлчилдэг бай. Эдээ ундааны соёлыг одоо гадаад хотуудын хонжуулж төрийг таниулах үүднээс энэ 5 тансаг гэдэг өргөөг байгуулсан. Одоо хүмүүс 5 тансаг гэхээр яг нөгөө 5 тансаг юутай холиол байдаг шүү дээ. Нэг янз бүрийн нэрлэлээд байдаг 5 тансаг. Тэгэхээр бидний 5 тансаг гэдэг энэ өргөөгөө нэрлэлсэн учраас ер нь бол одоо тэр Улаанбаатар хотод байгаа тэр 5 тансаг хожицгаан компани 5 тансаг үндэсний гэр сүлжээ дэлгүүр гэдэг нэр нь ерөөсөө цаад утга нь Монголын уламжлалт одоо энэ 5 хушуу малын одоо цагаан эдээ, шар эдээ, хөх эдээ буюу одоо улаан эдээ, ногоон эдээ гэсэн энэ 5 эдээ байдаг. Энэ Монгол угсаатны донд 3000 гаруй байсан юм байна. Одоо тэгээд цөөрсөрөн гол одоо нэг 100 гаруй хэрэглэгдэж байгаа нэг одоо нэг 50 60 байгаа хөрх юм уу? Ийм их одоо эдээ ундаантай энэ соёл угсаа одоо тэр язгуур их соёл
одоо устдаж штэ. Дээрс нь дэлхийн зах зээл дээр байгаа маш олон бүтээгдэхүүн үндэстэн болгоны эдийн ундааны соёлын судалгаануудын харьцуултын судалгаа хийгээ явсан чинь энэ дотроос одоо Монгол эдийн ундаа гэдэг бол эдийн ундааныхаа соёлоор их гайхалтай юм байна гэдгийг өөр. Тийм ч учраас одоо Монгол эдийн ундаа хийхээсээ бэлтгэхээсээ эхлээд хүндлэл, дээдлэл одоо өв соёлын зохицыг агуулснараа Төв Азийн төдийгүй дэлхийн дахны соёл иргэншилд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан байт юм лээ. Тийм учраас дээжийн өргөж байгаа саах үнэнээсээ хүртэл гуйж ягаад байгаль ихтэй одоо сүүгээ өргөж жагаад саадаг тийм үндэстэн бол цөөхөн л байдаг л байх л да. Гэхдээ ер нь одоо Монгол тэгтлэн одоо эдийн унд ийм учраас одоо энэ халахын буюун барагдахгүй гэж одоо хэлсэн учраас өндөр гэгээ маань одоо тэр юу гууц талж байгаа дүр тараг хүрж байгаа дүрүүдийн дээр зурсан одоо миний лагшинг яаж бүтээх вэ гэсэн одоо халахын буюун барагдахгүй гэсэн тэр эдийн ундааныхаа соёлтой хүндэл дээдлэлтэйгээ маш их холбоотой юм. Бид чи ийм язгуурын баялагтай, ийм язгуурын соёлтой хүмүүс учраас бид нэр энийг ингэх ёстой байна гэд одоо баг багаар ойлгоод байгаа нь бол харагдаад байгаа юм шиг надад санагдаад байна. Тэдний одоо тод илрэлч юм нэстэй. Тэ? За идэж үзэх үү? За идэж үзье. Амс. Сүүн хурууд. Эхлээд ерөөсөө сүүн хурууд гэдэг нөгөө сүүнд өөрөө бас нөгөө казин альбумын глобалимс 3 уураг гэдэг л да. Тэгээд казин уургийн өөрөө ээдэн болгоод гарчдаг. Нөгөө энэ та энэ сүүн хурууд идчихвэл одоо уураг амин хүчилд өгч байна л. Тосон гэхтэл одоо нөгөө омега 3, омега 9 шүү дээ. Жинхэнэ транс тос биш. Одоо юу гэдэг нь тос бол олон янз л да. Тэрэн дотроо сүүний тос гэдэг бол өөрөө яах вэ? Энэ гол онцлог нь бид нар нөгөө сүүг бүтээдэг биш байхгүй юу? Мал өөрөө 60-аас бод мал бол ер нь яг удаач хойхны эрдэмтний судалгаа байсан. Бод мал бол нэг 60-аас 70 зүйлийн ургамал, бог мал нь бол нэг 300-аас 400 зүйлийн ургамал. Тэгэхээр та өнөөдөр гараад 300 зүйлийн ургамал төгөөд идэж чадахгүй. За би тэгээд 10 ургамал төгөж ирээд тэгэхээр тэр сүү өөрөө гайхалтай байгаа зү. Тийм шүү дээ. Тухайн үндэстэн гэхэд л одоо импортын хүнсний бүтээгдэхүүнд 40% гараад ирэх юм бол үндэсний аюулгүй байдал халдчихна гэж ойлгодог. Харанган зогсож байгаа шүү. Тэгээд тэрэн дээр бодлого хэрэгжүүлж эхэлдэг. Яг энэ шиг тэгэхэд манайханд одоо тэр нэг хэсэгтэн бол баг 80% шиг. Тийм шүү дээ. Баг 80 давлуу яагаад гэж орж ирж байсан. Тэгээд одоо харьцангуй одоо бас төр засгийн бодлогын олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байна тий. Энэ одоо бас ерөнхийлөгчийн хүнсний хувьсгалын бодлого хэрэгжүүлж байна. Олон хөтөлбөр одоо олон үеийн одоо хийжсэн бодлого хөтөлбөрүүдийн хүрээнд одоо бас эхний ээжийн 5% байсан бол дараа нь 10 болоод 10 нь 20 болоо тий. За энэ бол нөгөө алдарт сүүн чихэр үү? За тий сүүн чихэр. За энийг дараа нь иднэ. За би нэг таад бас нөгөө юунд очиж байгаа бас нэлээд сүүний шимт чанарын талаар манай гэрт очиж байгаа тайлбарж байгаа тийм ээ. Сонирх. Энэ бол одоо алдарт. Энэ шар сүүн эдний юу юм бэ? За энэ шар сүүний хатаамал. Хатаамлаа. Тий. За хүмүүс ингэж асуудаг шар сүүний хатаамлаа гэдэг. За энэ шар сүүний чирэглийн чихэр шиг. Тий. Сүүн хурууд хийхээр шар сүү гарна. За шар сүү өнөөдөр дотроо бас 4-5 янз байна. За бяслагны шар сүү, тарганы шар сүү, сүүн хуруудны одоо бяслагны шар сүү, сүүн хуруудны шар сүү, эсгэлэнгээс амаараа дараалж чинь тарганы шар сүү, аарцны шар сүү. Энэ 4 шар сүүг өнөөдөр яг уу ингээд ихэнхдээ асгаж байгаа. Дээр үед бол яг нөгөө нэг юугаа яагаад яг хөл гараа аваагаа дууж хэрэглээл ингээд болоод малдаа өгдөг, заах малдаа өгдөг бас. Хүнсийг дотор биологийн идэвхтэй чанарт хүнс тэжээлийн өндөр ачаал бүгдэлтэй ачаал бүгдэлгүй гэж ялгацдаг. Тэрэн дотор хүнс тэжээлийн ачаал бүгдэлтэй шарс. Тийм учраас нөгөө ээзгийг яагаад монголчууд ээзгийн шингээ шарс өвөл зөнөөгөө хэрэгэлдэг байсан гэх нөгөө элэгний яагаад тэр энэ илэгний ээзгийг 4 өдрөөлөөр шарсууг хэрэглэх болсон хоолны хамгийн их өдөр болгон хэрэглэх юм байл таны бие өөрөө илэг шүүх хэрэгтэн цусан тохорыг өдөр болгон гадагшлуулж яах нөгөө хор ингээд нөгөө юу шүү дээ. Тэгэд энэ илэг өөрөө шүүх хэрэгтэн. Тэгэхээр илэгний ачааллыг хоол босрол хэрэгтнүүдийг хөнгөвжүүлэхийн тулд хортын инүүдийн байн гаргаж байгаа нүүрс дургчийн амиакийн гол нөгөө кадаврин гэдэг нөгөө хоол босруулах одоо та өнөөдөр нэг 200 г мах идлээ хоол идлээ гаргахад тэр боловсроо гаргахад нөгөө амин хүчлэн задраа тосны хүчлэн задраад эцсийн сүлдээ бүтээгдэхүүн илүүдэл нь гарна шүү дээ. Гарахад тэр гарахад завсрын бүтээгдэхүүн үүснэ. Тэр завсрын бүтээгдэхүүнийг гаргаж яаж эрүүл байдаг байна гэдгийг монголчууд эрт дээр үеэс мэдсэн учраас ээзгэнтэй шар сүг шингээгээд ээзгийг өвөл зөнгүй хэрэглээд ингээ хоньны ямааны ээзэг дотроо өөрөөр тийм учраас тэрийг бодчихсон учраас би одоо энэ төр бол ээзг хийдэггүй учраас ерөөсөн одоо шар сууны хатаамал гэдгийг хий. Тэгээ шар сууны хатаамлаас дэргүүлээд анистай нэрстэй манай энэ гэсэн ураг амт мантан бүр өстэй янз юм боо энэ мэрзэн чихэр цаашаа юм Тий, шиг. эсгэлэн амттай. Тэгээ нөгөө эсгэлэн арааны шүлс асгаруулж яах вэ гэхээр нөгөө шүлсийг яадаг. Тийм шүлсэх ялгарна. Монголчууд их ихтэй эсгэлэн имдэх дуртай ш. Тийм шүү дээ. Айгүй уучлаарай. Би хөдөө ном ордохгүй болохгүй нэ. Гэрлүүгээ юу? Тий, гэрлүүгээ.
очоод тайдаг очиход бас нэг гал өсөө төлөөд. Та түрүүлээ хөдөлчих юм байна. Бид хоёр тэгвэл энүүгээр үйлдвэр мүлдвэртэй танилцаж ингэчээд ажиллаа ярьж байгаа тэгээ хайнагч таамт явуулж байгаа тийм. Тэгээ. Энэ нь бол юу юм бэ? Шар сүний аар бол. Аар бол юм уу? Тий. 50% нь аарстай, 50% шар суу ордог. Анистай нэрстэй. Би одоо яг энэ бүтээгдэхүүнийг хийдэг үйлдвэрлэлүүд та бүхнийг одоо оруулж үзүүлнэ үзэгчтэй заяа. Энэ ааруулны амт бол бүр үнэхээр супер гоё амттай юм. Энэс ч юм бол ааруул амт өгч штэ. Жимстэй ааруул. Өтөө зөөлхөн. Одоо энэ гихтэл нь анистай. Манад ерөөс нь гол ургадаг л анис нэрс хоёр нөгөө чицэргэн урвал ургадаг. Тэгээд эргээрээ баяжуулт. Ер нь бол яг нөгөө би тэнд гарахаар ингээд тайлбарлаад байгаа ерөнхийдөө болох. Нөгөө дутагдсан витамин, пирамид, гормоныг нөхөхийн тулд одоо анис нэрс жимсээрээ л ингээд нөгөө хольж оруулж идэм билээ. Амтаа алддаг гэсэн. Уусаа хоол. Оо за. За энэ нэр холоос ирсэн юм чинь хоол. За манайхаа энэ 5 тансаг өргөн өмнө өөсөө сайхан гараар татсан бууц хийдэг, хуушуур хийдэг, хар шүл. Ааха. За нэг гурилтай шүл. За ийм л үндсэн Монголын үндсэн. За баярлалаа. Ажил сайн уу? Өвлжөө сайхан уу? Зочин гэж ихтэй байна уу? Сайхан явж байна. Одоо бид хоёроос хоол цаагаа идэж уучаад үзэгчтэй бас сонирм байгуулга энэ хужирт төдөг энэ хамгийн том өргөөг нь одоо бас танилцуулж болно тий. Тэгээ хоёул явж танилцуул. За сайхан уулзраа. Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлэрэ. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч нь их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлэрэ. Хоол сайхан байлаа баярлалаа. Одоо бид хоёр яг одоо энэ байж байгаа их өргөө. Тийм ээ одоо нэг хужир цагаан компани маань одоо нэг гэр юу гэдэг байгаа шүү дээ тий. Одоо нэг 5 тансаг зоогийн өргөө гэдэг байгаа шүү дээ тий. Тэрний маань одоо эхлэл болсон өргөө гэж ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Эхлэл болсон өргөөгөө бас одоо үзэгч та бүхэндээ яг хоймроос нь ахуулаад гоё танилцуулъя гэж бодож байна. Энэ бол одоо манай 5 хужир цагааны маань лого юм шиг байна тий. Энэ 5 тансаг гэж энэ одоо энэ 5 өнгө энэ юу ямар учиртай юм бэ? За энэ тэр нөгөө ер нь бол ингээд манай хужир цам чи өөрөө нөгөө нэг дандаа нөгөө энэ харшийн суурилтайгаа 6 том амралт 7000 хүнтэй. За 6 том амралт ажиллаж байна. Энд одоо халуун ар шанаар шавраар тий ичлэгээд хүн болгон хужиртай амралтаа. За тэгвэл энэ хужиртай энэ бүх юм дандаа нөгөө бугтаа нөгөө түүхний шунхлаа арихнаа бүгд нийт. Тэгээ нөгөө энэ нутагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болгон хужирт тулсан ч байсан бууг байж идэг бүгдээ. Тэр буугаараа дандаа яг ингээд символ болгож бэлгэлээ болгож явдаг. Тэгээд энэ дээр нь цагаан гэдэг одоо намайг юу асууч бид нар өөрсдөө би өөрөө 8 цагаан удмын хүн. Одоо 8 цагааных гэж хужир цомд байдаг. За тэгээд одоо цагаан эдээ хийдэг. Тийм учраас одоо хужирт цагаан гэж одоо нэрлэсэн. Одоо тэгээд энэ одоо нэг дэлгэр сайхан гэдэг нэг сайхан тийм юу дизайнер хүн өгсөн. Тэгээд эндээ тэр нэг зам татуулсан ингээд явуулсан байгаа доогуур нь. Тэр нь болохоор одоо сүүн замтай байгаа гэдэг их гоё бэлгэдэл өрөөл тэр сайхан дизайнер их гоё хийж өгсөн. Тэгээ энэ өргөө байсан ч 5 тансаг замд соёлол байсан 5 тансаг мааланч байсан 5 тансаг тэгээ дэлгүүрэнч байсан 5 тансаг. Энэ 5 тансаг би хэлээд байгаа нэг зүгээр нэг 5 тансаг үгийг би нэг ингээд нийлүүлээ хэлчихв юм. Цаанаа нэг утга агуулгатай. Ер нь ингээд цагаан эдээ, шар эдээ, хөх эдээ, улаан эдээ, ногоо эдээ. Монгол угсаатны турд ийм ингээд 5 эдээ ундаа тийм байна. За энэ эдэг зарим үед яг шууд авчлаа цагаан энэ нийлүүлээд цагаан хар одоо улаанч хөгжөөр ингээд гоё янз бүрээр бичсэн байдаг. Гэхдээ бид нар бол яг таваар нь ингээд үсэ. За энэ 5 эдэг жилийн 4 үйлрэлт дөрөөсөө ингээд энэ эдээ ундаг 5 гушуу малдан зурсан байгаа. Ингээд 5 гушуу малын 5 тансаг эдэг энэ 5 хамтаа гэрдэл боловсруулдаг технологи гэдгийг л бид нар ерөөсө харуулах зорьсон. Энэ нэг бол бидний үндэсний өөрийнх нь бахархал омогшил ерөөсөн энэний цаана бүх юм чинь байж байдаг. Зуны цагт энэ доторх нь бактери чинь нөгөө хооллох гэдэг нь бол бид нар мах идээд байгаа тэр чинь хүлээж авахгүй юм чи яах нөгөө цагаан эдийн тэр сүүн чихэр гэж би нэрлсэн учраас сүүн лакталоз чихэр байдаг. За нэг имийг бас хамгийн нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Сүүний 80-аас 87%, 85-аас одоо 90% нь ус.
13-аас 15% нь үйлдвэрээсээ хамаарат хуурай бидс байдаг. За энэ хуурай бидс нь юу юм бэ гэвэл одоо энэ уурагт хитэ тослог хитэ эсэг сүүний дайвар бүтээгдэхүүнээс үг 4 хувааж идэг. Тэгэд энэ бид хэд болохоор уурагт хитэ гэдэг нь ээзгийн бяслаг юу өдөрч ороод явчихна. Тэгээ уураг юм чи юу вэ? Амин хүчлээ юм үстэ. Тэгвэл дараагийнх нь нөгөө тослог хитэ гэдэг нь өрөм зөөхий цэцгэж ороод явчлаа. Эсэг хитэ гэдэг нь нөгөө айраг цэгээ хоромг. Дайвар бүтээгдэхүүн шар суу факт одоо нөгөө юунууд нь болсон сүнүүд нь ороо явчихна. Тэгээ энийг л одоо нөгөө боловсруулж нөгөө олон бүтээгдэхүүн хийдэг. Тэгээ тэр нь яагаад монголчууд одоо 5 сарын 15-наас 9 сарын 15-ны хоорондох энэ зүүнүүдийг ашиглаж хийдэг вэ гэвэл бүх нөөц тэр үед л одоо нөгөө байгаль их эсвэл энэ үед л тамаа юм нөөцөж аав гэдэг юм биш үү. Тэгээ энд аваад энийг өвлөлийн одоо хэрэглээд тэндээс нөгөө дутагдсан шимт үзүүдэд нөхчдөг байх. Тэгэхээр энэ нөгөө 5 сараас 9 хүртэл та цагаан эдэгээр хоолоод ирэхээр нөгөө та бол машинаа бол юу яадаг. Та бол шүн унтаж амархаа мэддэг. Машиныхаа тосыг солихоо мэддэг. Хувцас аврагдаж ухаар зүйлдэг. Гэхдээ элэг запас байдгүй. Энэ эргэтэн. Энийг яадаг 100 амардаг гэдгийг ойлго. Хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг хөнгөвжүүлэхийн тулд цагаан эдээ хэрэгэлдэг учраас нөгөө ашигтай бактерийн дэмжээ. Тэгээд өвөл хичнээн ч мах идчихсэн тэр өөрөө яд. Ядчил яг нэг өдөртөө нэг бостой шүлмөлөө идэж штэ тийм биз дээ. За энэ өндөр гэгэнийг зурсан. Өндөр гэгэний одоо тэр утаан доторсон соён тодорч байгаа. За ингээд Өвөр хангай аймаг гэдэг нь одоо дөхөн хийд одоо энэ өндөр гэгэнийг одоо шүтлэгтэй. Энэ өндөр гэгээ гэдэг агуу их хүний одоо тэр хийж бүтээсэн тэр агуу их одоо эрдэм мэдлэг ухаан өдийн удалд одоо дэлхийн олон эрдэмтэд судлаад барахгүй тэр хүний тэр агуу их ухааны хүчээр бид хэд энэ эх оронтойгоо үлдсэн юм билээ гэдгийг одоо түүхэн судалгаагаар тий. За тэгээ энэ нөгөө цагааны цэгмэдгөө зурцсан байна гэдэг хүмүүсээ бид хэд болохоор цогтхон тайжийг одоо ерөнхийдөө халахынхаа одоо энэ хаадуудыг зурсан. Одоо нэг үгийг л хэлэх турлаа. Энэ л цагийг бидэнд авчирсан цагийн эзэд үе үеийн өвгдөөц үүх түүх ээж эмээ нарын минь бүтээсэн эрдэм мэдлэг ухааны хүчээр бид нар одоо энийг өртөөлөн авчирсан ард түмэндээ ингээл болоо л гэж. За эзэн Чингис хааныхаа нэг л үгийг бид нар хэлэх дуртай. Өөрийн хийснийг өмс өөрийн хийснийг эс бөгөөс бусдын идэж болно л гэдэг. Тэгээ би хужирц компани болгон урайтай гэхэр би хэлдэг. Бидний урай их хааныхаа урайтай. Өөрийн хийснийг өмс өөрийн хийснийг эд. Тийм ч учраас энэ гэрээн өөснөө барьлаа. Бүтээгдэхүүнээ өөрснөө хийж гэн. Дээлээ манай урлаач хар орны одоо амар биш ингээд миний найз уралдаг байгаа. За тэгээд бүх юмаа өөрснөө хийж гинэ. Ингээ одоо юмс төмрийг хийж чадахгүй төлөөдөл мод юуг нь авж байгаа болохоос одоо ямар ч байсан ихний ээлжийн 50% нь бол бид нар өөрсдийнхээ чадхын ядгаар тий хийгээ явж байгаа гэсэн. Ийм одоо хаттууд байсан байх зураачтай яага. Тэгээд энэ доор нь болохоор одоо ингээ дандаа юунууд байна. Би Монгол хүн одоо тэндээс ерөөсөө ингээд 13 ийм цэнкэр дээр дандаа бичсэн байгаа биз. За энэ одоо хүмүүс ингээд босоо Монгол бид хэд дотоос ингэж байгаа. Энийг одоо Архангай аймгийн их Тамир зам Монгол хэлний багш ингээд энэ гоё уран бичлэг уурж гисэн. За энэ дээр болохоор энд болохоор манай 5 эрдэнэ дуу. За энэ болохоор манай энэ 5 тансаг өргөө мэн бас ингээд Монгол хүн бол дандаа ерөөл хэлж идэг. Ерөөл хэлээд ерөөлөөрөө тэргээр одоо өөрөө дэвжиж өсдөж. Тэгээд 5 тансаг өргөөндөө 5 хошуу малынхаа 5 тансаг эдийн ундаагаар эрүүлж ухааж төвшин сайхан байх болтугай гэж энэ ерөөл бичсэн. Энэ доор нь хөвч дотор цаахар хураг гэхэд одоо манай энэ сүүний үйлдвэрт тийм яг тэр 22 онд бид нарыг ирэхэд нэг хонь хургалсан чинь тэр нь ямар ч жилбгүй хургалаад тэгээд сүүний үйлдвэрийн сүүг уугаад тэгээд одоо 90 хонь болоод тархалцсан цоохонтоо гэдэг нэртэй. Оо за бүр энэ ч одоо бодит хураг биш. Харин тэгээд тийм бол за тэгээд тэнд байгаа гөлөг нь болохоор бас энэ сүүний үйлдвэр тийм нэг гөлөг ирээд тэгээ бас оо яасан хөөх юм бэ. Басар гэдэг нэртэй ийм гөлөг байсан. Тэгээд энэ гөлөг бас ингээ бас сүүний үйлдвэрийн хоолой энэ сүү хоолойг идээд ингээ байдаг. Тэгээ үүдэнд нь зургийг гөлөг байх хоёр нэг мандж байгаа одоо энэ. Тийм байна. Үүдээ манаа. Үүдээ манаа байж. За хоёул эндээс юу орох вэ? Үйлдвэр орох уу? Дэлгүүр орох уу? Дэлгүүр юм өмсөх үү? Яах юм. Ойрох юм тий. Тойрол орчин. За. За энэ юм уу? Тий, манай нэрийн төлөв. За. Орчих уу? Хүмүүс байж их зүгээр үү тий? Яавал гэж тий. Эндээ ингээд хүн өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг зардаг нэрийн дэлгүүртэй байна тий. Анх ихтэй манайх нь 22 онд энэ яг 5 тасаг гэсэн нэрийн дэлгүүрийг нээсэн. За энэ дэлгүүрт одоо ямар нэгэн одоо импортын хүнс байхгүй. Зөвхөн одоо өөрийн манай энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гэсэн. Аха. За эндээс амсах уу? За амсч энэ шар сууны ааруул энэ одоо шар сууны чихэр энийг амлаад үзчих. Тий. За энэ болохоор шар сууны хатаамтууд. Шар сууны чихэр ч юм бас хэд хэдийн янзын савлгатай байгаа даа танах. Тий. Шар сууны чихэр бол ганцхан байгаа. Хатаамал ааруулууд нь болохоор нэгсэн та манайх ийм хийж шар сууны чихэр.
Сүүн чихрийн 6 төрөл. Сүүн чихэр бурамтай, ушгтаас, амартай, жацрагантай, цангастай гэв. За дээрэс нь энэ шар сүүний чихэр шар сүүний аар бол хатаа амал гэдэг. Ингээд шар сүүгээр гэхэл одоо маш олон төрлийн бүтээгдэхүүн сүүгээр бас хийж яана гэсэн үг байхгүй. Шар сууны чихэр. За эсрэлтийн цаахан амттай тэгээд ийм хатуу биш. Мо тийм биш үү? Би амар хатуу гэж ойлгосон шүү дээ. Хатуу гэж зөөлхөн. Яг шар сүүний өөрөө сүүн хуруудны шар сүү өөрөө тийм тослог үүргээ нийлэмж харьцааг нь тохируулдаг байгаа. За тэгээд ер нь одоо бол хичнээн төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гарч байна. Нийтдээ нэг 13 төрлийн бүтээгдэхүүн гарч байна. Энэ шар сууны хатаамал нь шар сууны аар болно. Энэ хатаамал жижиг савлгаатай байна тийм. Энэ одоо хатаамал нь. За хатаамал нь гэхэд одоо Айнстайн нэрстэйгээд бүгдийн цоглуулгаар нь холцсон. Шууд ингээд жимсийн төрлөө холцсон юм байна тийм. Сүүг ингээд сүүн хүчлээр ээдүүлнэ. Пропан хүчлийн олон янзын нэг эсэлтүүд явдаг хэд сүүн хүчлийн ээдүүлгээр ингээд ээдүүлэхээр уург нь ялгардсан юм байна нөгөө ээд нь ялгарчиж штэ. Тэгээд ус нь ингээд нэг тийс ялна. Тэр ус нь яага шар ангитай гэдэг B2 гэдэг витамин тэр шар ангийг үүсгэдэг. Шар сүүний хатаамал шар сүүгээр хийсэн бүтээгдэхүүн яадаг вэ? Нэг л одоо тийм давуу чанартай. Бид нар бол амин хүчил гэхээсээ одоо юу энэ ашигтай бактери гэдгийг дэмжинэ гэдэг юм ашиг ойлгох. Биеийн хорыг гадагш. Би түрүү ярьсан нөгөө жилийн дөрөв улиралдаар хооллдог одоо нөгөө элэг гэдэг архитан маань амархан байцсан хоол усрал хэрэгтнүүд юм. Энэ элэгэнд ачаал байх үсгэнд яах вэ гэвэл биеийн хорыг л тогтмол гадагшлуулж явах хэрэгтэй. Тэр гадагшлуулахад энэ ашигтай бактерийг дэмжиж ирвэл та эрүүл байдаг гэж. Та одоо германд мэднэ. Хоолны үндсэн боловсруулалтаар яхаг бол танд эм өгөхгүй юу өгөх юм. Ашигтай бактери. Тэгэхээр энэ ашигтай бактери чинь нэг хоол хэрэгтэй болнод энэ нь шар сууны атом шар суу уулгадаг, сүү уулгадаг, цагаан эдээ хэрэглэдэг. Эсэг эдээ хэрэглэдэг. Гэх ёстой юм байна шүү. За энэ болохоор манай ээж. За би чинь түрүү ярьжсэн. Нэгэсэндээ ээжийнхаа одоо хийсэн, эмээнийхээ хийсэн нэг болоод ээж эдэлж хэрэгжилж явж байгаа юм л болсон. Шар сүүний чихэр чацрагантай гэдэг дангаар аа. За. За шар сүүний чихэр бурамтай гэдэг. Энэ ингээд шар сүүний чихэр цангастай. Энэ цуглуулга байна тийм. Цуглуулгаар энэ. Энд ингээд олон янз байна. Тушиг бурам самартай гэж бүрдийн суулгасан. Манайх сая энэ хуучин савлгаатай энэ бөөрөнхий бооцсон яваад байгаа. Одоо нөгөө нэг шин савлгаанууд нь ийм дөрөв яасан саяны юунд байсан шүү дээ нөгөө өргөнд байсан. Тий өргөнд 5 дээр байсан. Сүүн чихрийн 6 төрөл гарна. Одоо цаашдаа хам боргоцоотой одоо банантай кивитэй гэл янз бүрээр гарна гэсэн. Тэгэхээр одоо бид нөгөө төсөл хэрэгжүүлээд одоо энэ үйлдвэрээ энэ чинь бид нар хуучин байсан юунд ашиглаад ингээ хийцэн байгаа шүү дээ. Олон улсын стандартын шаардлагаас үйлдвэрээ сүүн чихрийн зөвхөн дагнсан үйлдвэр байна. Шар сүүний чихрийн дагнсан үйлдвэр. Шар сүүний хатаамлан дангаараа ааруулан тустай, сүүн хуруудан тустай ингээд нэг бүтээгдэхүүн гаргаад нэгнээс ингээд. За ингээд сүүн хурууд бас янз бүр нөгөө араадууд, тийм сүүн хуруудууд, сүүн ааруудууд. За тэгээд өрөм. За сайхан одоо 7 сард турсан хүмүүс манайд энэ жил маш их захиалга авдаг. 7 сарын өрмийг авъя гэдэг. Зөвхөн нөгөө шаардлага. За тэгээд тэр нь 8 сард намрын өрмийг авъя. Энэ чи өөрөө за бэлчээрийн өвсний тосны хүчлийн 60% омега 3 байдаг. За тийм учраас хавар өвс ургаж эхэллээ. Яг гоо тэр та нар одоо мэдж байгаа шүү дээ. Зуны одоо өрөм их шар байдаг. Намар цагаан өвснийг цагаан бод. Эдгээрт бол яг үйлдвэр үнээрээ. Бид нар энэ үйлдвэр үнээр хийж байгаа нь маш олон юутай энэ ингээд сайхан боорцсон юм. Ингээд шилний тосон тайсан цэцгээтэй, юутай шар сүүтэй, аарцтай. Дэлгэр маа. За. Хожигтих уу? Хотих уу? За. Хэзээ нааш ирсэн? Би 6 сард ирсэн. За, одоо бүр энд хөрөн байгаа юм уу? Тий сөрөн. За, хинтээ ирсэн? Манай гэр бүлийнхэн Манай дүү. Оо, за. Их чигээ бараад төлөж байгаа юм. Тий, энэ өөрөө уран нугараач хүн байжгаад энэ жил ер нь нөгөө нугараач чинь тайзнаас вуунаа та. Амьдралдаа эргэж орноо доо. Тэгээд тайзан дээр ирсэн. Юу нэ тайзнаасаа буугаад манай менежер хийдэг. Зөв. Тий, уран нугаралт чинь бас тийм залуу насны Тэсний одоо урлагч шүү дээ яг тий. Сургууль хотод хөгжим мужиг төгссөн тий. Хөгжим мужиг. Цирк ангар төгссөн. За. Тэгээ одоо циркээс бүр зодог тайлцсан уу? Тайлсан. Ажлын амжилт. Тий. Энэ бас бизнесийн ажил нь гоё уран байг. Уран нуураач явах юм ч тий. Хаалга үүдүүд нь явж гоё юм тий. Би хэлээд нь штэ. Энэ маань одоо ингээд юу болно? Одоо бид хэд болохоор энэ ирээдүйдээ болохоор франчайз болгоод юм. Би их мөрөөддөг. Яагаад өнөөдөр энэ гоё дэлгүүр дэлхийн аль нэг орон болгон байж болтгүй юм. Тийм шүү дээ. Тийм учраас одоо энэ дэлгүүрүүдийг нээхийн төлөө бид хэд өнөөдөр СЭВ-ийн 515 дахь салбар нэгдлээ гэж тэгжсэн. Тэгэхээр би хэлээд байгаа манай 5 дахь салбар нэгдэж байна гэж. За одохгүй тэгээ 500 600 5000-аар болох хаа. Баярлалаа мэдээ. За.
За энд ч одоо бас нэг хүнсний үйлдвэрлэлч орох. дотроо заяг гэдэг чинь. байна. Мундаг юм байгаа шүү дээ. Контейнер үлээсэн шүү дээ хөргөлтэй. Тий. Түүхийд бол эндээс авдаг гэсэн. За. Ажилчид бол тэр хаалгаар ороод хувцас солино. Нэг чигээр урсгалтай. Тий. Бүтээгдэхүүнүүдээ саяны тэр хөргөлтийн түүхийдийн контейнерууд байна шүү дээ. Тэр хөргөгчин 40 тонны контейнер байгаа. Тэнд одоо сүүгээ хийн. За. Бас хөргөлтийн танкуд байгаа гэсэн. За. За тэгээ энэ чинээс аваад анхан шатны сүүний боловсруулалт хийлээ. За бүх малчид маань бүртгэлтэй байдаг гэсэн үг. Одоо мал эмнэлгийн мал нь бүртгэлтэй. За тэгээд 6 сар тутмаа бомб процесс шинжилгээнд орчдөг. За манай энэ дээр бас одоо эрүүл одоо мал гэсэн тийм хөтөлбөр төсөл хэрэгждэг гэсэн юм. За сумын мал эмнэлэгтэй хамтран. За эндээс эхлэх юм дээ. За энд ингээд одоо энэ дээр ингээд нөгөө анстай шар сууны ааруул явж байна гэсэн. Энд дээр нийт хоногт одоо юу яаж байгаа гэсэн. Тоон суу боловсруулж байна. Энд чинь 250-ийн одоо 6 тугаа ажиллаж байна гэсэн. За. Тий, дандаа ингээд одоо ерөөсөө энэ сүүн чихэр хийж байгаа. За манайх ийшээ нөгөө дандаа энэ жил нөгөө өргөтгөлүүд хийж байгаа гэсэн үг. Юу нуу да? Үйлдвэрийн өргөтгөл хийж байгаа гэсэн. Өргөтгөл нь ийшээ явж байгаа гэсэн үг тий. Тий, За боловсруулагдсан энд одоо ажилчид маань нөгөө усанд ордог өрөө юутай гэсэн угаалгын газар нөө. За энэ одоо дандаа түүхийн эдийн хадгалтын бүтээгдэхүүнүүдийн өрөөнүүд байгаа тийм. За энд болохоор дандаа нөгөө шар сүүний хатаамлууд одоо тэрднэр ирэхэд дандаа тэр хатаалтын хэсэг явчихна гэсэн үг тий. Хатаан одоо хэвлж хатаалтын зоох юм уу? Тий. Энэ цаадлынх нь болохоор юу гэсэн. За энэ дээр болохоор ерөнхийдөө дандаа нөгөө сүүн хурууд нөгөө хэвлж байна. Тий. Энэ шууд нөгөө цэглээ. За эднэр дээр дандаа нөгөө дарна хэвлэн энэ дээр хатааж юм дандаа. Тийм байна. Энэ хатаах зоох юм доо. Хатаах одоо энэ машинууд дээр хатаагаад самлгаа хурууд хэвлж байна. За энэ чихэр боож байна одоо. Ингээ боочт юм тий. За. Надаас тийм тоног хөрөмж бас гоё болчихжээ. Тий. За ингээд гараараа боохгүй. За бүгдээ сайн байцгаана уу. За ажил нь өндрөө сайн явж байна. За ажил ихтэй байна уу? Манайх одоо энэ дандаа нөгөө яг түрүүний нөгөө сарлагын төгсөний дандаа сүгрэж хуруудууд. Хурууд маань одоо нөгөө цагаан сарын жилдээ бол нэг 2 тонн хурууд хийж байна. За энэ жил бол одоо хуруудны захиалга ихтэй. Захиалгуудаа бол 8 сард өгөөд ерөөхдөө дуусчихдаг тий. Хөөхий. За тэгээ энэ юу вэ гэсэн. Энэ жил одоо өмнө захиалга авна гэж байхгүй юм шүү дээ. Нөгөө яагаад гэвэл худалдаан дээр гарах баг нөөц гаргаж чинь нөгөө 9 сараас эхлээд зараад тэгээд нөгөө цагаан сарын захиалгуудыг өгч чинь. Эх жил болохоор манайх 5 тонн одоо хуруудны захиалга юу хүчин чадлаа нэмэгдүүлж яана гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө яагам нөгөө хэвлэгээ нь болохоор нөгөө гар ажиллагаатай учраас заавал юу яаж яана гэсэн. За энэ нөгөө яг цагаан сарын хуруудад одоо нөгөө захиалгууд нь явах гээд бэлдсэн байна гэсэн. Энэ гэхдээ хэвлэгээ мэвлэгээр үнэхээр гоё гардаг. За одоо энэ өнгөн хүртэл ийм одоо тийм гоё шар өнгөтэй тостойгоо байгааз. Тэгэхээр ингээд нөгөө 20 хоног хатна тэгжээж нөгөө тавган дээр. Гэтэ зарим үед одоо нөгөө их том хэвүүд бол хагарах гад байдаг. Хугараад байдаг. Ийм жижиг ийм ааруулууд бол ерөнхийдөө нөгөө хуурах гэмтэх нь арай бага. Нөгөө хүн дараа нь идэхэд амар одоо ер нь хамгийн тохиромжтой хэвүүд л эдгээр байдаг юм да. Энэ таны хол ингэж хэвлэж байгаа юм байна шүү дээ тий. За цагаан сарын өмнө одоо эн чинь мэдээж хамгийн өндөр одоо ачаалттай байгаа байлгүй. Яаж ч ажил ихтэй байна уу? Нөө ажилтай байна. Ажил ихтэй. Та энэ сумын уугуул уу? Уугуул. За ажиллаад удаж байна уу да? За 4 жил болж байна. Энэ үйлдвэр сургуульд ажилладаг байсан. Тэтгэвртэн гацаад энд ажиллаж байгаа. Ямар мундаг юм. Оюуныхаа амралтанд суучаад тэгээд одоо зүгээр сууж байхаар юм хийж идэж гоё юм. Сургууль 35 жил ажилласан. Ямар одоо тэгээд 40 дэх жилдээ ажиллаж байна. За амар гоё хамт юм байна. За ажлын төсөө. Танаа захирлын хонж явна да. За энд ингээд дандаа нөгөө энэ шин савлгаа шин савлгаа нь одоо энэ ингээд юутай хушигтаа сүнчгэр одоо энэ дээр хушигтаа гэж байгаа. За энэ нь болохоор ингээд самартаа сүнчгэр одоо энэ дээр энэ гихтэд одоо бурамтаа сүнчгэр. За бурамтаа сүнчгэр. Манайх одоо ийм дандаа ийм савлгаатай юутай болж байгаа гэсэн. За тэгээ энд болохоор бурамтаа сүнчгэр нь энд ингээд одоо цангистаа самартаа гэдээ одоо ингэж. За ингээл төрлөөрөө. Дандаа ийм бор цаас уудтай болгож байгаа шүү. Монгол эдээ ундаа өөрөө нөгөө нэг энэ үнэр амтыг их шингээдэг. Тийм учраас нөгөө байгаль талгүй гэдэг үүднээс бүх уутаа ингээд бор цаас ууд болгосон. Ийм гоё хэвлэгээтэй. Танаа чихрийг одоо гадаад руу авч явахд болж байна. Гадаад руу авч ич нийтдээ одоо 50 гаруй оронд гарч штеп. Дандаа бэлгээр ингээд явчих. Бэлгээр. Гадаадгаа монголчууд ихлэ захиалаад одоо тэнд орны хэрэглэгч хэрэглээд байна гэсэн.
За. За энд болохоор нөгөө хатаалын шар сууны аар бол хатаа молч ингээд хатдаг гэсэн үг. Тэнд одоо машинаар ороод дахиад энд баслагааны тийм бүрдүүд одоо тухайн Энэ ямар нэг хадалт юу нэг камер биш үстэй тий? Байхгүй. Шууд алтханы хадалт баслагааны тийм бүр дээр нь нэмж бас юу сенс өгнө. Энэ амар гоё юм байл шиг манах. Энэ бүр өстой эрдэн чихэр цаашаа шар сууны аар шар сууны хатаа мал. Айгуу гоё юм байл. Энэ одоо хотод ихтэй зарагдаж байгаа үстэй. Зөндөө зарагдаж байна. Тий. Зөндөө зарагдаж байгаа үстэй тий? Эндээс л бүр хүүхдтэй. Тий. За ийшээ болоод тэгэхээр ингээд шууд сая ингээд тийш дэлгүрлөө нэг гараад ичтэй дэлгүрлээ гараад ичтэй. Тий. Ийшээ гарнаа гэсэн. За энэ ингээд нэг хуучин нэг зах байсан. Бид нэр ашиглаад одоо ингээд үйлдвэр болгосон гэсэн үг. За бид хоёр захирлын өрөөнд ороод ирсэн байна да тий. Хоёулаа эндээс нэгээд гоо танилцуул идэх үү? Тэгээ. Тий. Эндээсээ эхлээд. За энэ манайх энэ жил одоо ханган бүсийн шилдэг үйлдвэрлэгч болсон. За ерөөсөө энэ жил 25 оны 9 сарын 28-нд гэж шүү аа. За хожир. За энэ болохоор 22 онд орон нутгийн шилдэг үйлдвэрлэгч болсон. За энэ одоо хүн сүдэ аж ахуйн яам Улаанбаатарын захирагчийн албанаас зохион байгуулагдж байгаа энэ намрын ногоо өдрүүдэд бид нэр одоо үндэсний үйлдвэрлэгчдийн одоо яг ажил бүтээлийг шалгаруулдаг. Жинхэнэ хөдөлмөрийг үнэлдэг тий. За эднэр болоод ирэхээр ингээд 17 оноос эхлээд сумын жижиг шилдэг үйлдвэрлэгчлээс аймгийн одоо бас намрын ногоо өдрүүдийн бас гран при шагналыг бас өгдөг байгаа. Тэгээ энэ 17 18 оны хүнсний одоо шилдэг үйлдвэрлэгч, сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч. За интербренер 21 оны тий. Тийм байна. Хожир цагаан гэмээр ингээд ер нь хожир цумаас эхлээд бичил үйлдвэрлэгчийн шагналаас эхлээд бүх шагналыг авсан. Бүх шагналыг авчаа. Бол хамгийн одоо отхон шагнал энэ шүү дээ. Энэ жил 25 он. Тэгээ энэ жил их хоёр сайдаас авсан. Хамгийн отхон шагнал бол одоо тий. Ханган бүсийн шилдэг аж ахуйн гэж компани номинацид шалгарсан гэсэн биш үү тий. Энийг гэсэнтэй одоо манай энэ үйлдвэрээс 100 гаруй малчид 30 гаруй ажилчин энийг цааш нь одоо 10-20% нэмж байгаа олон харилцагч нар. За тэгээ энэ ер нь үндэсний үйлдвэрлэлийн нэг давуу тал тэр тусмаа сүү цагаан эдийн уламжлалт цагаан эдийн энэ үйлдвэр байна гэдэг нь хамгийн нэгдүгээрт одоо бид нар бахархдаг юм. Хүн ардыг эрүүл хүнсээр хангаж байна. Үндэснийхөө соёлыг авч үлдэж байна. Их нутаг эдийн умдааныхаа эзэн байж байна. Тийм ээ. Тэгээд сүү цагаан эдийг эдийн засгийн эргэлтэнд орвол нэмэн өртөг шингээсэн бүгж улс орныхаа эдийн засгийг хувь нэмэр оруулж байна. Тэгээ энд одоо байгальд ямар ч одоо хал байхгүй. Тэгээд мал өөрөө мал гэдэг маань дуустдгүй одоо ширэгдгүй баялагд ордог тийм ээ. Ийм одоо аж ахуй. За хэдүүлээ тэгвэл одоо эндээс 20-30 км-ийн зайтай хөдөр рүүгээ очиж жинхэнэ агаарт хөдөө түүхий дээр очих нэ. Хоны доо. За хөдлөхөө. За хөдлөе. За бид нар чинь сумын төвөөсөө наашаа гараад эн чинь бол хотоос ирдэг зам дагуу юм биш үү? Хотоос ирдэг зам дагуу яг замын самбар дээр 5 тансаг совлол гिचсэн байв үсэ? Тий. Совлол гिचсэн байна тий. Энэ хичнээн баашинтай хэдийд ажилладаг ямар газар вэ? За энэ болохоор ер нь зуны цагт ажиллаж байгаа. Тэгээд тухайн төсөд хөтөлбөр нь хэрэгжихээр бол өвөл зуных болох юм. Манайх на халуун аршаана түшиглээд цагаан эдийн совлол. За энэ чинь нөгөө байгуулж байгаа. За энэ одоо 6 дөрвийн харьцаатай 15 байшин байна. Нэг байхдаа дотроо 3-4 хүний одоо ортой. Тий. За энд бол ингээ та өөрөө гэр бүлээрээ ирээд за 7 хоног саа мууй 7 хоног одоо юу яа одоо шар сүүнд орё тий. Өөрсдөө бүх юм бид нар бэлдээд өгч та нар өөрснөө аамаар өөрснөө хоолоо игээд идчихүүлнэ тий. За ийм цагаан эдийн совлол болгоно гэж байгаа. За гэрлэг байх уу? За тэгье. За тэгье. За бид хэд явсаар хагаад эн чи одоо сумынхаа хаан түрээд ирвэ. Яг зүүн талд нь. Яг зүүн талд нь. Яг зүүн талд нь ирчээд. Дулаан хайрхан гэдэг одоо уулын бэлд уулын бэлд. За өнөөдөр бидний хонох газар бол одоо энэ дулаан ам гэдэг тий. Дулааны хайрханы одоо бэлд ирсэн бид нар одоо хонох гэж байна. Энд чи одоо ингээд бас бүх малын сараа зүвчээ бүх юмаа ингээд сайхан модоор нь чи бас модтой газар юм а тий. Модтой. Модтой газар юм байна. Энд одоо ямар айлууд үйлдэж байна? Энэ манайх байна. Энэ манай хоёр малчных ингээл. Оо за. Ингээл байж байна. За сте янзын гоё өндөр танар манар бүрээс гайхамшигтай гоё газар ирж хонох нь дээ. Ирж хонж юм доо. Орох уу? Яг тийм. Тэгээ тий. Дөрөвний халтар банкар зүгээр үз. Зүгээр. За ийшээ юу. За дөрөвт рүү ахихаа.
Хөдөө гэрт нэрсэн. Энд чинь бас сумаасаа бол сөөргөн зайтай байна. Тий. Гэхдээ зам сайхан юм байна. Тий, зам нь цагаан. Тийм ээ, зам нь цагаан. Бид чи одоо бараг өдрөөс ахуулаад ажил гээл тэрүүгээр яриад тэрүүгээр хүмүүстэй уулзаад дэлгүүр хошоогоор ороод ингэсээр юм байгаа л бас яг нэг гэр бүлийн хууч тухтай хөрж амжсангүй шүү те. Ахын хувьд бол Дундгуй аймгийн. Тий, Төвих. Манай багшийн нутагта. Тий, Сугар найруулагч тий. Тий. Та ч одоо урлаг сайхнаар бас багасаа явсан юу? Багасаа бас явж исэн. За, тий. Тэгээд хэдэн оноос ямар чиглэлээр ер нь сургуулийн хөвгт ухтал одоо 9-10 дугаар анги хүртэл урлагаар яваал. Одоо мундаг багш нартай байсан. Одоо тэр үеийн коллеж одоо Темс юм Темс тий. Тэр нь гагнуурын мэрэгчлэр төгсвөл. Оо за. Тий, Дундгуйтай. Даанч аж ахуйгаа бүх юм хийгээд идэв. Тэр төлөв бол мэрэгжлийн хүн шүү дээ. Тэгээ сүүлд нь техникийн мэрэгчлэлтэй болоод автын инженер. Тэгээ тэрнийг гагнууртайгаа хойлоод. Тэгээ нөгөө машин тэрэг өөрчилдөг тиймэрхүү ажилтай. Байсан хэсэг. Тэгээ одоо энэ ажил руугаа орохоос өмнө штэ. Тийм ээ. Ам бол ер нь хэдүүлээ мэ? Дөрвөлээ. Хоёр нэг охин, нэг хүүтэй. Том болцсон. Тустаагаар явцсан уу? Үгүй ээ, охин маань сурж байна. Тий, Солонгос сурж байна. Оо за. Хүү маань 9 дугаар анги. Оо за хотод уу? Үгүй энд тий. Суман дээр. Оо за. Одоо амарцсан. Охин Солонгост ямар мэргэжлэр сурж байна? Олон улсын бизнес судалтай. Бизнес харилцаа. Яваад удаж байна уу? Одоо 3 дугаар курс. Оо за. Энэ сая нэг амралтаараа энэ одоо Улаанбаатартаас дэлгүүрлээ байгаа ч яах вэ? Оо за. Тэгэхээр чи одоо бүр 3 дугаар курс чи одоо аль дөрт дөрөв болоод хилд ороод хөлд ороод гэх шиг хүний газар очоо тий. Бас л амаргүй шүү дээ хүний газар очсон баг чинь. Тийм ээ. Игч болохоор одоо эцэг хийс хэдүүлээ? 6. Тий. За ижи яав энэ нутгийн хүмүүс гэсэн. Энэ нутгийг уугуул хүмүүс. Одоо ахт өнөр нь бас нутгаар ондоо байна. Яг энэ л бүгд юм. Бүгд энэ байна. Тий. Зарим нь хотоор тэгээ ерөнхийдөө ихэнх нь л байна та. Ер нь бол одоо энэ бизнесийг эхлэхэд бас ахт уу төрөл төрөстийн дэмжлэг туслалцаа хамтрах энтерос зүйлсүүд ер нь байв. Байлгүй яах вэ? Тэр байсан. Ямар нэгэн юм эхлэх чинь тийм ээ. Энд одоо олон хүний дэмжлэг байна шүү дээ. За тухайн үед одоо энэ юуг одоо үйл ажиллагааг эхлэхээ явж байхад бас энэ сумын засаг даргууд байна. Баяр мөнгө дарга гэж одоо ажиллагаа бичсэн байгаа. За тэгэл аймгийн дарга иштерж байна. Олон хүмүүстэй хүнсүүдтэй аж ахуйн газар тэгэл манайх чи явахт энэ олон байгууллагатай хамтарч ажиллаж байна. Аймгийнхаа одоо сумаасаа эхлээд аймгийнхаа стандарт хэмжээл зүүн төвийн газар. За хүнсүүдтэй аж ахуйн газар, орон нутгийн одоо сум хөгжүүлэх сангаас манайх бас зээл авсан. За тэгээд ерөнхийлөгчийн одоо хүнсний хувьсгалын хөтөлбөрийн хүрээнд бас 2 удаа биднээс зээл авсан. Тэрнийхээ юугаар одоо сүүлийн тэр зээлээр бол бид хэд энэ хөнгөлөлтөө зээлээр тэр Батлан таалтын сангаас тэр хамтарсан орсон. Тэгээд тэр жилийн 6% зээл билүү дээ. Хүнсүүдтэй аж ахуйн яамнаас гарсан. Тэр зээлийн дээрс бид хэд авч энэ 5 тасаг үндэсний гэр сүлжээтэй болгоё гэж нэрийн дэлгүүртэй болгоё гэж тэр энэ одоо хөтөлбөрийн үр дүн нь бол одоо тий гарч штий хүн бодиттой амьдрал дээр тий зээлийн Батлан таалтын сангаас бас би урд нь өөр айлд ус очих хонжсэн л доо. Ер нь бол яг нүдэ болоод зөв зэг дээр очиж хатгаад одоо ингээл үндэсний үйлдвэрлэлээ хий бүтээ гэсэн хүмүүс рүү яг хурж ажилдаг ийм хамт олон санагдсан байхгүй надад. Тэгээ ер нь тун зөв газар руугаа хөрөнгөрөлтөө хийд юм байна да. Тэгээ тэр авсан хүмүүс нь бүгд сайхан амжилттай бүгдээрээ сайхан өргөжөөд ингээ явдаг юм байна гэж би бол дотроо харсан шүү. Тэгсэн одоо энэ жил ихтэл одоо тэр манайх тэр Уранга аймгийн энэ 5 тасаг үндэсний гэр сүлжээрээ дэлгүүрээ хийхэд бид нар одоо тэр аймаг дээр хийх юм дээр бас газрын эзэмш тэр нөгөө тухайн ашиглалтын зардлын төлөөд яг тэр Уранга аймгийн сансар худалдааны төвийн өмнө байгаа тэр юун дээр хийхэд бол газрыг зөвшөөрлийг авахд аймгийн дарга бүрдэрж иргэдийн хурлын дарга Наран гарав Арга хэрийн засаг дарга Гамбат гэдэг олон улсууд бас энэ дэмжлэг үзүүлж тэгэхээр ер нь төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг одоо бэхжүүл тусгаан гарч байгаа одоо төсөл хөтөлбөрт бол хамрагдаж одоо ч нэг үеийн бодвол бас нэг хийсэн бүтээсэн улсаа дэмжиж тий хамтарч ажиллая гэдэг болсон та. Ер нь бол бүх юм бол энэ хамтын хөдөлмөрлөөр явж шүү дээ тий. Сумрууг бол байнга явна, хот руу бас байнга явдаг. Тий. Манайх түрүүн би нөгөө замд та бүхэн харсан нөгөө нэг бас нөгөө 5 тасаг гэсэн аршаас үл нэг гэж байгаа гэсэн тий. Сүүл хүүхдийн амралтаар, хүүхдийн хөдөлмөр туслангаар энэний нэг одоо дараагийн нэг хэрэгжүүлж байгаа төсөл бол манай мал аж ахуйн төсөл 5 тасаг мал аж ахуйн гэсэн төсөл.
За энэ төслийн хүрээнд бид нар одоо энэ залуу малчтыг малжуулах тий. За одоо бүгдээрээ хөдөлмөрөөрөө хоршоод менежментийн бие хийе. Ингээд чаддгаа хийгээд ингээд явъя гэсэн үднэс бид хэд одоо энэ жилээс эхлээд энэ одоо мал аж ахуй дээр нэлийн төлөвлөж байна. Манайх одоо гол ажиллагаа болохоор Японы нэлийн одоо байгууллагуудтай хамтарч энэ сарлагын бүтээгдэхүүнийг ер нь манай үндсэн одоо юу шүү одоо бидний одоо гаргах хамгийн одоо нь улсын зах зээл дээр сурталчлага гаргах бүтээгдэхүүн дээр бэлчээрийн мал аж ахуйн зүүн дээр л их төвлөрч байна. 80% нь бэлчээрийн мал аж ахуйн зүүн дээр төвлөрсөн уламжлалт цагаан эдийн үйлдвэрлэлийг шинэ одоо төвчлөлт технологитой хослуулж ногоон стандартыг хэрэгжүүлэх гэсэн гол юу тавьж байна гэсэн. Одоо шаардлага. Ногоон стандартыг хэрэгжүүлээд энэ одоо түүхийн эдийн шаардлага дээрээс нь тэр ногоон стандартаа авч ид бид нэр одоо эко үйлдвэрлэл гэдгээр юм бүр баталгаажуулалтаа авна гэсэн. Одоо нөгөө бид нар бүх бүтээгдэхүүнээ экогоор хийж байгаа боловч нөгөө стандартаа бас аваагүй бид хэд одоо бүх материалаа бүрдүүлээд ингээ явж байна гэсэн. Энэ дээр дуртахад хамгийн анх гэхлээр бид нар бас энэ дээрээ бас нөгөө зээлийн маш их хэрэгтэй байсан тоног төхөөрөмж авах гэдэг энэ үед одоо аймгийн авраг малчин одоо бат орч гасан гэж одоо тэр хүн бас малчин зээлийг авч өгч илээ. Аймгийн авраг малчин одоо тавг очир гэж бас биднэрд малчин зээл авч өгч энэ бас нэг тогоо одоо хөргүүрээс эхлээд авч ялаа. Тий, тэгээ дээрээс нь энэ аймгийн авраг малчин санжаа гэдэг. За энэ бас нэгдүгээр өргөдөг хүн байгаа. Энэ хүн бас биднэрд бас энэ хөөгүй мөнгө зээлж хөрөнгө оруулалт гэж ингэж одоо маш тэгэхээр би хэлээд байгаа. Энэ одоо брендийг үүсгэж энэ сумын маш олон хүмүүс энэ брэндээрээ гойж хүнд бэлгэлж тэгээ энэ одоо олон хүний сэтгэл хөдлөмөр зүтгэл хөлс хөдөлмөрөөр бүтэж байгаа ингэж бид Өвөрхангай аймгийн хамрын ер нь Өвөрхангай аймгийн брэнд бүтээгээд үүсэж бид нар бас бахархдаг. Энэ нутаг бол одоо Монгол улсын одоо гал голомт нутаг. Тэрээс нь одоо 7 эзэнт гүрэн байгуулагдчихсэн их Монгол улсын одоо их хаадын үлгийн нутаг. Энэ нутгийн одоо тэр брэнд бүтээгдэхүүнийг хийж ийнэ гэдгүүл бидний хувьд бас их бахархдаг бүтээгдэхүүн. Тэр өдөр бас хэлжсэн. Би одоо нэг хамт олонныгоо бас хувьцаат одоо хувьцаа эзэмшигч ийм хувьцаат компанид болгоно. Би адилчтай одоо хувьцаа эзэмшүүлнэ гэж ярьж ирсэн тий. Энд чинь бол хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, тууштай, зүтгэлтэй, доктортой ажиллана гэдэг чинь өөрөө бас тухайн байгууллагыг амжилтанд хүргэх айгүй том одоо архиц түлхэц болж байгаа шүү дээ тий. Сайлсуу сайгаан болоод тэр бүх соёл устдаг. За та хамгийн их дээлээ өмсөх юм болно. Дээсийн томхон бол нөгөө мал хуу тушихгүй юм чинь дээс ямар шаардлага. Чөдөр ногт байх нь хөхүүрээ хийх юм бол торхон хийх юм бол за ингээд тозаар ногт бүх соёл устаа. Тэгээд малтаа нөгөө байнгын сайлсуу харьцаг нь хөдөлмөр байгуулахаар 50 туучхар чинь. Тэгэхээр ер нь бүх юм яах вэ энэ нөгөө сайлсуутай эдийн умдаатан холбоотой байж энэ тэр давхар цаанд энэ соёлын их өвийг одоо тээж явж идэг. Тэр энэ үйлдвэрлэл гэдэг бол гайхалтай. Үйлдвэр байж ич тэр хүн 100 хүн хот явчихгүй байгаа биз дээ. 100 хүн энэчнэ яг уу сайлсуугийн боловсрол дахиад одоо үйлдвэр мань өргөж тэлээсээ бушуухан сүүний өртөг мань нэмэгдээсээ л сууж байгаа биз дээ. Тийм. Тэгэхээр энэнийг хийхийн тулд одоо төрийн зөв бодлого чиглэл маань одоо улам анхаар тий. Уламжлалт цагаан эдээний одоо энэ сайхан үйлдвэрлэлүүдийг одоо дэмжиж олон сайхан үйлдвэрүүдийг гаргаж олон сайхан бизнес эрхлүүлчүүдийг дэмжээсэй л гэж үзэж байна. Энэ арьсан ураллаар хийсэн юм авдрууд ямар ч гоё хийц хэлбэртэй яасан ч гоё одоо өнгө үзэмжтэй сайхан авдрууд хийсэн. Зөөр энийг ингээд нэг юм товчхон энтэй талаас нь ингээд дурдаж явуул те. Тий гэрийг бол бас манай хожирт сумын одоо хүн уралсан байгаа Цэмэд гэдэг хүн дэвшилтэлт гэрийн бас тэр компанитай гэсэн баха. Тэгээд энэ тавилгыг болохоор бид нар захиалж хийлгсэн юуны одоо нөгөө Батулга гэж урлаач арьс амилах уу гэсэн одоо цомог гаргасан тэр хүн дуучин тий тэрний ах Батулга. Тэр хүнд бол бид нар захиалгаар хүссэн нэг захиалгаар хийдэм л одоо энэ 5 гушуун бол манай логот хийгүү лого тий хүссэн зургаар хэд энэ бүх гэрийн тавилга энэ за энэ 100% маань бас энэ булганы нэг сайхан урлаач хийсэн. Бид нар үл яг нь өөрснөө үйлдвэрлэгч нар учраас өөрийн нөгөө хөдөлмөр гэдгийн үн цэнийг хөдөлмөр хүнийг хүн шиг хүн болгодог. Тийм учраас хөдөлмөрлж байгаа хүнээс юм дуртай. Тийм учраас одоо ингээд бүх юм л өөрснөө энэ 100% хийж байгаа булганы нэг сайхан хүн байдаг. Одоо энэ 100% маань өөр мөртөө нь одоо ингээд бүгд ингээд хийсэн гэсэн. Тэгээ энэ тавилгаа хийгээд энэ гэрийг бас манай хожиртын нэг залуу хийжсэн байгаа. Өндөр гэгэний
Алтан соём байна. Одоо хамгийн анх бүтээсэн тэр алтан соём их яваараа тэр нь алтан ганжуултай. Тэгээд тэр одоо ууц талалж байгаа тараг барьж байгаа дүр нь болохоор одоо Монгол халахын буян барагдахгүй гэдээ одоо тийм ерөөл тавьсан гэлээ. Тэгээд тэр хөргийг одоо бас өөрснөө бүтээлгсэн. Энэ бас Барт хүрээний зураач зуруулсан. Цаадлын тэр хөрөг нь болохоор манай одоо юуны өрнөх хувилгаан гэж байсан та өрнөх лам гэдэг байсан. Одоо манай нутгийн бол амтахгүй дээр хөгшчүүлэн амтахгүй. Энэ хүний биднэрт бас сайхан нэр алтар хайрлсан тийм юм байна. Оо за. Тийм учраас бид нар өөрснийхөө өвд эцэг шүтээд л явж. Энэ цагаан шонгор их гоё юм аа. Тэгээд цагаан шонгороо шүтдэг. Тэгээ энэ бас нэг сайхан урлаач шиг дэмжиж бид нар гаргасан. Булганы дэмшиг үү? Тэнд байгаа юу манай аав ээж хоёр байгаа. Аав ээж хоёрын хөрөг ээжийн хөрөг байгаа. Оо. За энэ гоё хатан малгай. Бортон малгай. Таних. Тийм бид нар одоо ерөнхийдөө энэ хувцас сурлалын улсуудыг их дэмждэг. Бас. Нэг амар фэшн гэдэг одоо манай миний дээл хувцсыг хийдэн манай хар хорны одоо энэ таны энэ яг мөн. Энэ бид нар хамтарч ажилладаг гэсэн. Дээл хувцсан дээр одоо ингээд хамтар тэр амар фэшн гэдэг хар хорны Улаанбаатар одоо айгүй гоё үндэсний ослыг дээл хийдэг. Хүний бие хийдэг. Хоёр хөгшин дээр өссөн. Их одоо Дундгов аймгийн лам гээд одоо олон жил жолооч хийсэн. Аймгийн даргаан тэргийг олон жил өссөн. Бурхан жолооч. Одоо Адиа гэдэг хөгшин юу вэ? Эмээ чинь. Тийм Адиа. Тийм аймгийн захиргаанд ажиллаж байсан. Тийм хоёр хөгшнийг өндөр их наслсан. Тэр хоёр хөгшин дээр өссөн. Тэгээ энэ одоо энд байгаа баг гэр чинь бас өвөө эмээгийн гэр байхгүй юу? Тэгээ энэ одоо энэ яг хөдөө ингээ гараад бид нар энэ ахуйтайгаа ингээ ойртоод ирэхээр нөгөө ави ээжийнхаа имийг одоо сэргээж нэгэсэн то ер нь бол хүнд 35 эрдэн байдаг гэж нөө алтан дээд үнний аялгуудаар байдаг. Тэрний нэг нь бүтээж эдэлж хэрэглэхээ гэсэн гэл энэ хэрэглэхийг л одоо хичээж энэ нь өөр манай өвгийн хөөрг уугын. Би одоо дөрөвт үе дээр явж юм. Ямар гоё. Одоо хүүдээ үзүүлээ ингээд 5 дахь үе орно тий. Тийм байгаа. Тийм энэ айрыг одоо тий сайхан айрыг тий тэгээд 1 литр айрганд одоо 85 мг витамин С агуулгаж яадаг. Тийм учраас айргаа ус хүн шүтэн цагаан, нүдэн цагаан царай цус цагаан болдог. Энэ нь өөрөө шилэн ухааны үндслээр нь бол коллаген гэдэг уургийг дэмжиж яадаг. Тэгээ манайх 107-8 сард бол ингээд айргаа хураагаад өвөл цагаан сарын айргнуудыг захиалга авдаг. Хуруудны захиалга, айргны захиалга энэ танаа таны нэвтрүүлэгт ирж хоноосоо гэж бол боддог байсан. Яагаад тэгэхээр нөгөө үйлдвэрлэгч учраас бүтээгдэхүүнээ бас хийж байгаа юмнуудыг хүнд таниулахаас ингээд маань бид нар чинь байнга л юу яадаг ш. Тэгдэг байсан. Тэгээд бас энэ сайхан цаг нь таарад одоо энэ сайхан морин жилээр бүх одоо улсууд маань тий сайхан эдийн ундаагаараа тавгаан чимж гоёх байхаа гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье. За ажлын амжилт хүсье. Тэр нөгөө хоолны газар өгч гэхээр айгаа бол энэ за бүтээгдэхүүн маань яг тэр хавар олны юм болоод тэр галга олчих байх. Гэрт нь очиж байгаа дөгий гэж бодоод аваад ирсэн. Манай нэвтрүүлгийн үйл тэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд нь ажилладаг юм байна. За тэгээд одоо Багрог мэдхгүй Монгол хүмүүс юу байх вэ? Тийм ээ. Багрог баярч юу байх вэ? Гэдэг шиг тэгээд манай Багрогийн маань бас энэ жилийн онцлог бүтээгдэхүүн бууд салаад гэдэг байгаа. Энэ том жижиг юм 2 савлгаатай байгаа. Тэр нь аль талтай байна? Энэ нь. Ийм хөргөн том жижиг 2 савлгаатай. Одоо нөгөө цагаан сараар яг буудсны холц хийхэд бид нар ч одоо тэгэл цагаан сар гарч одоо тэр их бууз хаагаар яаж ороод идэг юм бэ? Айлгонд ороод идэг тийм. Тэгээд шиг за тэр бууцгаа одоо нөгөө түргэн шингээх сайхан амтаар хачирлах юм дээр манай Багрогийн хамт олон энэ бууз салаатыг бас онцолж байгаа. За тэгээд энд одоо хүрэн манжингийн салаад за тэгэл одоо личо, мөхтөл, личо, вандуй тэгэл одоо бүхэл юмнууд нь байгаа шүү манайхан заа юм. За энийг бас тэгээд гэртээ сайхан хамтархан зооглоор энэ байцааны салаад нь байна. За энэ юу вэ? Алаг салаад нь байна гэнэ үү те. За энийг би гэрээ эзэгтэл гартуулаад өгөө. За тэгээд саршныхаа баярын ширээн дээр бас хамтад Багротоогоор за баярлалаа. Хүн шүү. Хүн шүү. Тийм бирэстэй хүн. За би үнэхээр бас мэдсэн бол 5 нүдэнгээс яг үннийг хэлэхэд бас нөгөө тэмгийн ухаан хойно гэдэг шиг би соёнбоо барьж ирдэг гэж. Тэгээ манай 5 нүдэнгийн алсан юм. Тэгээ манай 5 нүдэнгийн фоноос өндөр гэгээний тухай 2 баримтат кино хийсэн. Тийм маш хадгар цайдаг юугээд 2 сайхан маш өндөр судалгаа хийсэн. Өндөр гэгээний талаар бол тэгээ сайхан одоо дэлгэцийн бүтээл үлдээсэн. За тэгээ 5 нүдэн брэнд маань одоо танад бол гангар шаазангийнхаа дээж өгж явуулсан байгаа. Тэгээд одоо үнэхээр сайхан цагаан мөртөө одоо үйл хийж байгаа
хүмүүст одоо хамгийн сайхан зогсон бэлэг болов гэж би бас бодож байна. Дээш харсан Тийм дээш харсансаа үргэлж сайхан эдэн ундагаар элбэг дэлбэг байг гэд гангар сайхан шаазангийнхаа дээжиг 5 нуудангийнхаа маань өгж явуулсан байгаа. За үргэлж дээш байгээ гэдэг. За бас манай зөв зүйл брэнд байгаа. Энэ одоо 9-р ангийн нөгөө нөхрөл эвлүүлэндээ та хоёрын ингээ бүх юм чинь ингээ Монгол тэ үндэсний гэдэг бүх юм чинь ингээ юу гоё таарад байгаа байхгүй. Тэгээ энэ маань бол одоо нөгөө Монгол зургийн аргаар зурсан тумбаш буюу өдөө дүр амтны ийм таазал байгаа байхгүй. Тэгээ энэ ингээ бас 50 36 гэдэг чинь хөөрхөн том болчихно. Нэлээ хөөрхөн том хэмжээтэй болчихно шүү. Тэгээд нэр нь их гоё зөв зүй. Та хоёр маань их зөв зүйтэй юм хийж байгаа учраас тийм ээ. За тэгээд одоо энэ бас эвлүүлдэг зүйлийг зөв зүйж эвлүүлээрэ ч гэдэг юм уу те. Нэрнийх нь бэлэгдэл нь өөрөө бас их гоё. Тэгээ энийг хүүдээ дамжуулан. За маш их баярлалаа. Сар шинийн чимэг ууцлаад сайхан шинлээрэ. За өнөөдөр их чах хоёр дээр ирж стаа нэг амаа анзаартал бууллаа гэдэг шиг. Өдөржингөө сайхан ярьлаа. Тэгээ Улаанбаатар хотод таарад уулзаад хоны гисэн хужиртаа өрсөн. Болохгүй юм юу ах уу гэж нашаа гараад зорьсон. Тэгээд ийм л одоо сайхан хөдөлмөрч айл тэрж хонлоо. Та бүхэн ч гэсэн бас авах гэх ухаанаар хандаж өөрсдөндөө хэрэгтэй зүйлийг олж сонссон байх гэж би бодож байна. Тэгээ маргааш өглөө эрт нар мандахаас өмнө сумын төв рүүгээ ороод тэндээс машиныхаа бензин цэцэг хийж аваад хагч хоёртойгоо хамт олонтой бас баярлаа гэд салах болно. Өнөөдөр бол энэ сайхан агаарт энэ сайхан Монгол гэрт багаараа сайхан унтж амархан дээ. За сайхан амарцгаараа өглөө уулзъя. Шок дэлгэж яваад байна. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлэлцэн гиген цонхнууд сайн байна уу? За, сайхан амарцгаа уу? Сайхан амарлаа. За. Хэдүүлж явчихсан өглөө шуугаад ороод ирлээ. Одоо эндээс бензин цэцэг хийж аваад сайхан цайлж аваад хөдөлгөндөө. Та хоёроос өнөөдөр хот уу? Эндээ өнчүү? Хот орох уу те? Тий, хотор. За. Тэнд одоо хотынхаа нөгөө 5 тансаг үндэсний гэр сүлжээ дэлгүүр дээр бас бид нэр ажилтаа. Жохон ажиллана. Хийх юм байна. Тий, хийх юм байна. Ерөнхийдөө цагаан сар болтол одоо нааш цаашаа. Одоо тэгэн дээ. Манай Өвөр хангай аймагт бас нөгөө 5 тансаг үндэсний гэр сүлжээ дэлгүүр бас байгаа. Төв дээр. Тий, төв дээр яг сансар худалдааны тооны урд. За. Цагаан сараас өмнө одоо нөгөө үйлдвэрлэгч нартаа яг ийм нөгөө үйлдвэрүүнээр зарж байгаа бүтээгдэхүүнүүдээ шууд таниулаад ихэнх зарим мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд юу яадаг юм бэ? Тэгэх гээд явчихъя. За одоо тэгэл өглөө сайхан болж байгаа юм чинь ойрын зорилтгол ярил цагаан сарын өмнө гэр дансаа гэр сүлжээ дэлгүүрүүдэл одоо олон болгох, олон салбар нээх, энэ сайхан эрүүл бүтээгдэхүүнүүдээ одоо олон хэрэглэгчид хүргэх зорилго байгаа. Тийм тэгээ одоо манайх ч өөрөө 7 төрлийн патент эзэмшдэг. Шар сүний чихэр, сүүн чихэр, шар сүний хатаамал, шар сүний аарал, сүүн өхөд дээр бол патент эзэмшдэг байгаа. Тэгээд энэ гэр сүлжээ дэлгүүрээ ерөөсөө энэ 26 онд Дархан хот, Эрдэнэт хот, тэгээд Замын үүд юун дээр Өмнө Говь аймагтын 4 салбарт төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөө гаргацсан байна. Тийм, төлөвлөгөө гаргацсан. Тийм, тэгээ одоо энэ гол нь сүлжээ дэлгүүртээ 21 аймагтын гэр сүлжээ дэлгүүрээ нээчихээр тэнд байгаа орон нутгийн одоо нөгөө юунууд нь үйлдвэрлэх цагаан эдэгийн бас юуны одоо баян үлгийн тэр гоё нөгөө юуны айрагны шар тосыг одоо манай сүлжээ дэлгүүрт байж ах жишээт.
Ингээд нөгөө тэгээ одоо өмнө говийн тэр сайхан ааруул, дэрэнгийн сайхан ааруул, хинтийн гоё цөцгийн мэцгээ. Тэгээ яагаад энэ 21 сүлжээ дэлгүүрээрээ нөгөө орон нутгийнхаа бас нөгөө брэндүүдийн тавиад сүүн чихрээд байгаа. Явандаа бидний зорилго болохоор энэ дэлгүүрээ ерөөсөө дэлхийн зах зээл дээр гарч энэ гэр сүлжээ дэлгүүрээ л нэг тийм том зорилготой. Том мөрөөдөлтөө. Том амбицтай байна. Тий. Дөнгөж нэг 100 литр сүү аваад гэр аж ахуйгаас эхэлжсэн юм. Тий, өрхийн аж ахуйгаас эхэлжсэн юм. Өнөөдөр ингээд хэд хэдэн салбартаа 5 салбартаа болцсон. Одоо 21 аймагтаа нэн гадаадын зах зээл рүү гаргана гэхэд сайхан том зорилго тавьж яваа. Болохоор одоо тэр нь сайхан биелэх болтугай гэж бас. За. Үзэгчдийнхээ өмнөөс Ерөөл болох вэ. Би нэг одоо ч одоо энийг нийт одоо энэ 9 жил одоо бидний бүтээгт манай хожицгаан компани бүтээгдэхүүнийг хэрэглэж ирсэн тий энэ бүтээгдэхүүнийг одоо тий өдөө болтол одоо хэрэгэлсэн одоо хэрэглэгч нартаа одоо ард түмэндээ маш их баярлалаа. Олон одоо тийм үйлдвэрлэгч нараа өөрийнхөө хийснийг идэж өөрийнхөө хийсний үйлдвэрүүдийн одоо босгож ирээрэй л гэж. За тэрийг одоо Монгол хүн болгоны дотор байдаг үү үү? Засаг даргын одоо тамгын газрын хамт олон хужир зүмийн маш олон эргээд одоо манай бэлтгэн нийлүүлэгчид хамт олон гэдэг чинь одоо ив нэгдэлтэй маш их тийм одоо хамтын хүчээр бие биенийг хөгждөг ийм хамт олонны юугаар бид нар явж шин. Янз бүрийн гонцтой болж байна да. Айгууч гараа хот бас үлсэхгүй. Үл сайн дарнаас та. Сайн шүү дээ. Одоо энэ нөгөө намрын хураасаа 8 сарын хураасаа айрг болохоор айгүй зөөлөн айрг. За хагч өртөө маш их баярлалаа. Ирсэн гичин явж нэг орсон бороо арилна гихчээр дүүгийнх нь явах цаг болсон байна. Сэтгэл хөөрөөд одоо хожирт руу гараад тавьчихсан. Сайхан л агаар тохонж, сайхан л амарч аваад явлаа. Олон ч сайхан газар үзэж хүмүүстэй уулзаж юу хийсэн бүтээсэн зөндөл юм үзэж харлаа. Тэгээ маш их баярлалаа. Та хоёрын цаашдын ажилд нь одоо өндөр амжилтыг бүх үзэгчдийнхээ өмнөөс хүсэж өрөөе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн одоо ирж одоо тий манад хонсонд баярлалаа. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсье. За. Сайн сууж байгаарай. За баярлалаа. Баярлалаа. За Өрхангай аймгийн хужирцсан бас бэлтгэн үргэсэн энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаарт магадгүй танаа тооно. Баяртай үзэгч та.